За сайн байцгаана уу? Tarot Reader Anokavын та нартайгаа шинэхэн уншилгаараа уулзч байгаадаа баяртай байна. За түрүү 7 хоногийнхоо буюу одоо энэ шинэ 7 хоногийнхоо уншилгыг бол хийж чадсангүй уучлаарай. За энэ удаагийн уншилгын сэдэв бол мэдээж гарчиг болон thumbnail зурагнаас бол харсан байгаах сахиусан тэнгэрүүдээс нь харсан даасан тэнгэрүүдээс нь та нар нэмэн одоогийн нөхцөл байдалд өгөх зөвлөгөө юу вэ гэдэг уншилгаа хийх гэж байна. За тэгэхээр одоо энергийн шалгалт бол байгаа. Энергийн шалгалт дээр та нар мэн одоо яг ямар асуудал тулгараад байгаа нь тэрийг нь илүү тодруулаад харна гэсэн үг тий. Тэгэхээр тэр нөхцөл байдал нь таны одоогийн нөхцөл байдалтай таарж байгаа бол та зөв группээ сонгосон гэд хүлээгээд авах нь. За тэгээд oracle картууд болон tarot картууд ашиглаад сахиусуудаас нь ямар зөвлөгөө өгөх нь вэ гэдгийг нь харж өгье. За тэгээд 3 сонголттой байгаа. За ингээд олон юм яриад явах сонголтоо хараад та нар маань 50 сонголтоо игээрээ аль одоо хүзрлүү аль зураглал руу илүү их таны харт татагдаад байна, аль нь илүү одоо сэтгэлийг чи татаад байна түүнийгээ сонгоход болно. За ингээд нэгдүгээр группийн маань уншлаганда тавтамаар та нар маань энэ хүзрийг сонгосон байгаа тий. За энэ доторх мессеж нь бол дараа нь тэгж байгаа. Энэ бол одоо бас зөвлөгөө л гэж хүлээж авах юм байна. За энэ дээр болохоор ингээд ask for help гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө сахиусудаас нь өөртөөс нь тусламж хүсхийг бол хэлж байгаа гэж шууд ингээд ойлгогдож байна. Ямар ч сан таны хажууд бол сахиусан тэнгэрүүд ч их ойрхон байдаг гэсэн утга бол эндээс харагдаж байгаа. Энэ нь одоо нүдэнд харагдах ч бай, харагдахгүй ч бай, бүр үнэхээр боддоор таны хажууд тийм сахиусан тэнгэр шиг хүн байдаг гихч бас хэлжиж болж магадгүй шүү. За эхлээд ямар ч хэдүүл энергийн шалгалтаа хий. Нэгдүгээр группийн дээр маань яг юу өөрсдөг нь санаа гих зовоогоод байгаа вэ? Ерөнхий энергиэр нь харъя. За энергийн шалгалт дээр 10-ын сэлэм, 7-гийн саваа, 7-гийн аяг гарсан байна. За 7-гийн тоо нэлийн байгаад шүү те. За bottom deck-ийг бас харчлаа. Харахгүй чадахгүй маа. За 10-ын сэлмээр хэлж байгаа маань ямар ч байсан энэ зүйл нь таны санааг зовоод байгаа зүйл бол нэлээд удаан үргэлжилсэн гэж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө 10 сэлмний нэрх чинь ингээд нэг төрлийн зүйлч байж болно. Эсвэл ийм олон төрлийн зүйлсүүд ингээд дараалан тань тохиолдоод тэрнээс та ингээд ерөнхийдөө ингээд сэхэл авахд аюу хэцүү байгаа гэсэн юм жоо бууж өгсөн тий. Йоо одоо яагаад надад ийм зүйл ингээд аюу ойрхон энэ нэг юм ингээд тохиолдоод идэм бэ ч гэдэг юм уу тий. Эсвэл нэг зүйлийг ингээд арай гэж намж байгаа л байж тал дахиад нэг зүйл ингээд тохиолдоод байгаа юм шиг нэг иймэрхүү энерги байна л да. Таны одоо мэдрэмжл юм шиг байна одоогийн байдлаар. За тэгээд та бас өөрийгөө ямар нэгэн байдлаар нэг юм бусдын хар хил ам гэдэг юм уу иймэрхүү зүйлд өртцөн байж магадгүй гэж таамаглаж байгаа гэж орж ирээд байна. Энэ хин нэг нь л надаа нэг хил ам хийчлээ дээ. Хин нэг нь л намайг нэг ингээд ер нь бол жоохон хараачлаа даа гэсэн маягтай юм бодоод байгаа ингэж харагдаад байгаа хгүй. Гэхдээ яг ингээ хинийг бол мэдэхгүй байгаа. Яг хин нь мэдэхгүй, яг ямар шалтгаанаас үүдээд надад ийм хэцүү зүйл тохиолдоод байгааг ерөөсөө ингээд ойлгохгүй байгаа гэсэн энэ энергитэй харагдаж байна. За тиймээ одоо таныг энэ зовоогоод байгаа энэ нөхцөл байдал бол уг нь бол ингээд дуусахад нэлээ ойртсон байгаа юм байна. Тэгтэл энэ асуудлууд ерөнхийдөө нэг жоохон тодорхойгүй байдал нь таныг их одоо ийм одоо залхааж байгаа гэх юм уу тий ийм тодорхойгүй нөхцөл байдал яг яахан мэддэхгүй ядаж ингээд нэг арга хэмжээ авчиж гэсэндээ нэг юм айгу хэцүү нөхцөл байдалд байна л да. Юу хийх яхаа үнэхээр мэдэхгүй байгаа харагдав. Тэгтээ ингээл өөрийгөө айгу хамгаалал тий бусдын одоо энэ 7-гийн савгаар харахад бол ингээ бүх хүн өөрийг чинь буруутгаад байгаа юм шиг. Тэгтээ уг нь бол тийм биш. Хохирогч нь уг нь та байгаад байгаа юм харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бодит байдал дээр үнэхээр
бодит байдал дээр та хохирогч байна уу эсвэл бас энэ бас зөвхөн таны бас мэдрэмж байна уу гэдэг бас нэг хоёр талтай асуудал болж орж ирнэ. Тэгээ ерөнхийдөө гол санаа нь бол юм итгэж авсан хүндээ л нэлээд л хууртагдсан л энергитэй юм л да. Айгүй их итгээл найдаал за энэ хүн л надад тусалдаг ч гэдэг юм уу те, энэ хүн миний эцэг найдварч гэж бодож исэн байж болох юм. Үгүй бол ингээд ерөөсөө арайч энэ хүн намайг ингэхгүй дээ гэж бодож исэн хүн л ер нь бол таны итгэлийг алдсан л гэдэг нь хуурсан мэхэлсэн. Энд хэдийгээр долоогийн сэлэм байхгүй байгаа ч гэсэн ингээл яг л долоогийн сэлэмний энерги бас мэдрэгдээд байгаа хгүй. Долоогийн сэлэм чи ингээд худлаа арих хуурах те, нууц одоо явуулах ч гэдэг юм, нууц хувилдаан гэсэн утга бас байгаад идэх байхгүй юу. Тэгээ айгүй их долоогийн энергитэй байна. За тэгэхээр бас эн чинь энергийн шалгалт гэдэг утгаараа саяг бол ингээд нөхцөл байдлыг хэллээ, бас давхар 7 гэд ороод ирэхээр та нар маань юу байж магадгүй. Ерөнхийдөө 7-гийн тоо чинь ийм айгүй ирмэгтэй тоонд ордог те. Тэгээ нөгөө нумерологоороо ч гэсэндээ 7 маань одоо ээлтэй хүндээ бол маш ээлтэй. Ээлгүй хүндээ бол нэлээ ээлгүй гэсэн утга байдаг байхгүй. Тэгэхээр та нар маань одоо юм даалж ертөнц ч гэдэг юм уу те, хорвоо ертөнц, одоо сахиусан тэнгэр, ид шид гэх мэт иймэрхүү одоо нүдэнд үзэгдэж харагдахгүй ч гэсэндээ таныг ивэж байдаг гэсэн тэр ийм зүйлд одоо итгэж чадах юм бол танд айгүй ээлтэй. Тийм гэж юу гэдгийг бараг л одоо тий нэг залбираал тэгэнч гэж юу гэдгийг, лаа асаага тэгнэ гэж юу гэдгийг, ер нь энэ авра энерги цөмөрнө гэж юм байдагчгүй юм гэл ингээд ийм байгаад байвал бас одоо амьдрал танд жоохон хатуу ханддаг ч юм уу тий. Иймэрхүү бас ийм өвөгдөл байгаад байна шүү. За энийг та нар маань өөрсдөө ажигладаг юу? Ер нь бол уг нь ажигладаг л байх ёстой. За тэгээ бас эндээс ингээ харахад тань тохиолдоод байгаа асуудлууд бол хамтралаас үүдэлтэй. Хамтарч хин нэгэнтэй ажил хийх гэж исэн юм уу? Хамтралтай холбоотойгоор л нэг юм ийм одоо хуурам эхлэлт гэдэг юм уу? Итгэл алдсан зүйл болох гээд болцоод байгаа л гэдэг юм л та. Тэгээд бас ингээд бас нэмэлтээр бас юм байж магадгүй. Та нар маань ингээ бас юу хийх айгүй мэдэхгүй байгаа хүмүүс байж магадгүй шүү. За одоо ингээд үнэхээр юм хэцүү хүнд үе ингээ даваад гарчихсан. Үнээр гарцсан, чадцсан байгаад байна, мундаг байсан байна. Тэгээд илүү юм өөрийнхөө хүчээр те айгүй тийм дайчин, шаргуу байсныхаа хүчинд бол ийм хүнд хэцүү нөхцлөөс даваа гарцсан. Тэгтээ яг одоо ингээд юу хийхээ мэдэхгүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ингээд маш олон өөртөө юм одоо зориг ингээ үүсгэсэн те. За ерөөс одоо юу гэдэг те. За гадагшаал явъя. Гээл тэгснэ хажуугаар нь бас ер нь ингээд нэг юм өөр хувийн бизнес хийдэг ч юм уу. Эсвэл ингээд цагийн ажилд ордог ч юм уу. Эсвэл сурдаг ч юм уу гэл ингээд айгүй олон тийшээ ингээд оюун санаа ч ингээд явцсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас энергитэй байж магадгүй гэж харагдчих шүү. За. Ерөнхийдөө л ажил карьертай холбоотой. Сургууль юм уу, ажил карьертай. Одоо ингээд сурдаг хүмүүсийн юм маань хувьд болохоор ямар сургуульд орох уу, ямар мэргэжлэр сурах уу гэдэг дээр маш их эргэлдэж байгаа. Одоо ямар анги хамт олонтой байх юм те нэг тиймэрхүү. Тэгээ нэг хараахан биелээгүй зүйл байгаа байхгүй. Биелэх арай болоогүй зүйл. Арт нь justice байна. Тэг гол нь л аль нэг нь хөөс нь илүү надад урт удаан хугацаанд ээлтэй бол алийг нь хөөвөл ингээд албан ёсны те justice энергитэй албан ёсных байх бол гэж хараад байна л та. Энэ яц. За энергийн шалгалт дээр юм байна. За жоохон урт ярьчуу да. За энэ нөхцөл байдал дээр нь сахиусууд нь ямар зөвлөгөө өгч байгаа вэ? За oracle картууд болон tarot карта татаад ороод ирье за. За хөзрүүдэд татчихлаа. Нэгдүгээр группийнхэн дээр миний эдгээр мессежүүд гарч ирлээ. За юу ч гэсэн таротоос эхлэе. За тарот дээр Death, галын жанжин, Emperor, 2-ын зоос 5-ын аяга, Wheel of Fortune. Улан дээр
High Priestess болон Stars гарсан байна. За маш их Major Arcana хөзрүүд бол их гарсан харагдаж байгаа байхгүй юу? Одоо ингээд улны үзрүүтэй нийлээ бараг 5 том аркан үзрүүд гарсан биз дээ. Тэгэхээр ерөнхийдөө маш том өөрчлөлт хэрэгтэйг бол сануулж байна тий. Таны одоо хуучин хэв маяг бол танд ерөөсөө үйлчлэгээ болцсон, хуучин арга барил ч юм уу, хуучин хамтрал ч юм уу тий. Ерөнхийдөө нэг тийм зүйл харагдлаа ерөнхийдөө тий. За тэгээд энэ бас эндээс бас харагдчих шүү дээ. Энэ 13 буюу 10 буюу хоёлаа ийм циклийг илэрхийлдэг тийм ээ. Нэг зүйл дуусаж, нэг зүйл эхлэхийг хэлээд нь шүү дээ. Тэгэхээр ямар ч зүйл дефер гарч ирж байна гэдэг нь танд маш том энергийн цэвэрлэгээ хэрэгтэй байгааг хэлж байна. Дуусах ёстой юм ерөөсөө дуусах, танд ерөөсөө үр өгөөж өгдөггүй, танд одоо хитэн хэрэглэгдэхэ болцсон зүйлсүүдийг л орхих гээд байгаа байхгүй. Энэ нь хамтрал одоо юу бүр шууд утгаараа гэрийн их цэвэрлэгээ байж болдог байхгүй. Ер нь л нэг юм хуучин муусайн хэрэггүй болцсон зүйлсүүдээ л хаяа тэгжиж шинэ хаалга нэгдэх гээд байна гэсэн ерөнхий утга нь. Энэ дээр бас зам байдлаас орно шүү. За таны нэг юм одоо миний энэ занал нэг намайг алаад идэм да. Миний энэ занал нэг онцгүй дээ гэсэн зам байдаг бол тэрнийгээ болоо. За тэнгууд бас энэ хоёр талынхаа картуудтай бас уялдаад байна л да. Яг ямар зан ингэ тодорхойлоод харах юм бол маш яаруу адгуу зам байж болно заяа. Шууд ингэ сэтгэлийн хөрлөөр альваад ханддаг, шийддэг. Тийм ялчгүй одоо ингээ ууг нь бол ингээд хийх гэж байгаа санаа ч юм уу тий зөв боловч хитрхи яарснаасаа болоод эсвэл хитрхи жоох ингээ нэг юм нухацтай хандаж чадаагүйгээс болоод алдаад идэг гэсэн утга бол энд харагдаж байна. Тэгээ яаруугаас гадна уур бухимдлаас байдэн шүү. За төргөн зам. Хоёрын зоосоор харангууд болохоор эргэлзээ байгаа байхгүй юу? Ингээд альва зүйл дээр ингээ сонгох гэж маш эргэлзэж ийсэн бороог нь сонгочдөг гэж харагдаад байна. Хоёр юмнаас бурууг нь сонгох. Тэгээ энэ дээрээс бас юу орж ирээд байна нэг юм. Уг нь бол одоо таны харсан даасан тэнгэрүүд бол ингээд зөвийг нь сонгоход ингээд тусалдаг гэдэг байхгүй ууг нь. Одоо зүуд нойроо орчин дамждаг юм уу? Яадаг ямар нэгэн байдлаар дохиогоор танд ингээд хилдэг. Хүнээр дамжуулаад ч үж болно шүү дээ. Тэнгүүд та ингээд ерөөсөө одоо энэ хажуудлын 5%-ыг харж байна уу? 5% дээр ингээд энэ дээр ч нөгөө найз нөхөр гэр бүлийн тусламж гэсэн утга байдэн шүү дээ тий. Тэр хүмүүсийн үгийг ерөөсө хардаггүй гэж болно. Ингээд бас хөзрүүд бол яалтчгүй хоорондоо уялдаад байгаа байхгүй юу? Зөв замыг зааж өгсөн хүний үгэнд орохгүй буруу замыг заагаад байгаа хүний үгэнд ороод идэг гэсэн утгыг харагдаад шүү. За яг хоо энэ дээр нэг жоохон өнгөрсөн л яригадаад байна тий. Уг нь бол эн чинь одоогийн байгаа нөхцөл байдал дээр би та нарт гарц гаргалгаа болоход чинь туслах тэр зөвлөгөөг л уг нь татаж өгөх гээд байгаа юм. Гэхдээ ялчгүй энэ нөгөө өнгөрсөнд гаргасан шийдвэр үүсдээс чинь шалтгаалж байгаа учраас тэрийг нь илүү танд ойлгуулах гэдэг юм шиг харагдаад байна. За тэнгууд энд бас ингэж орж ирж байна. Emperor-оор харахаар за энд ч гэсэн Emperor энд болохоор яхаа би илүү цаг хугацааг харсан юм байна. Гэхдээ бас давхцал байна тий Emperor. Та яг өөрөө өөрийнхөө үзэл бодолд бат. Өөрөө өөрийнхөө амьдралдаа эзэн болдог юм. Одоо энэ хариуцлагатай энерги чухал байна гэж юм л да. Тэгээ дээрээс нь маш юм төлөвлөгч алсын хараатай. Одоо ийм жанжины саваа шиг ийм хам хум биш. Маш буйртай одоо энэ яг Emperor шигт ингээд энэ урдаа ингээд төлөвлөөд ингээд зураад тий за яах вэ ийх үү энэтрийг ингээд аюулсан бодож ийж тэгээд нэлээд ултай суйртай буйртай одоо дөрвийн тоо чи өөрөө бат суйр тий буйртай байх үнэнч байх гэх мэт иймэрхүү ер нь найдвартай хариуцлагатай тэр занг илүү илэрхийлээд идэг штэ. Тэгэхээр тэр зүйл чухал гэж орж ирж байна. За мөн дан ганц одоо танд байх ёстой зан чанараас илүүтэй ийм энергитэй хүн бас нөлөөлөхийг хилжиж болж шүү. За ер нь ойрын үед ийм одоо энэ таны А байж болохоор харагдаж байна.
эцэг энерги, эмперор ч маш ийм хүчрэхэг эргэтэлэг энерги хэлнэ те. Тэгээд аав за тэгээ ах байж болно те. Ерөнхийдөө ийм эргэтэлэг энергтэй хүмүүс. Тэгээ мөн маш том одоо албан тушаалтай ийм эрх мэдэлтэй хүн байж болох гээд байна. За ер нь бол эмперор ч нэг юм цагдаа шүүхийн байгууллагын дарга ч юм уу те, цэргийн дарга ч юм уу одоо бүр за батлан хамгаалах гэхэд одоо баг ер нь бол нэлээд ийм том дарга л гэж ойлгочих те. Эрх мэдэлтэй хүн, маш хүчрэхэг. Ийм хүний тусламж бас хэрэгтэйг бас сануулж иж болж шүү. За энэ хүний тусламжтайгаар та Азийн хүрд карт байна гэдэг чинь энэ хүн бол одоо байдлыг сайжруулна гэдэг нь шүү дээ тий. Таны талд илүү одоо азтайгаар ивэлтэйгээр шийдвэрлэхэд нь туслана гэсэн утга бол бас байна. Тэгээ түрүү хувийн зан чанартайгаа үзэх юм бол яг өөртөө эзэн бол өөрийнхөө үзэл бодолд эзэн болох юм бол бас Азийн вэнэ гэсэн утгач бас байж болохоор харагдаад шүү. Ямар ч л байсан Wheel of Fortune байна гэдэг нь байдал сайнаар иргэнэ. Тийм одоо таны энэ одоогийн нөхцөл байдал бол баг энэ 5 яах шиг байгаа байхгүй ингээл үнэхээр ингээд сэтгэлээр унтсан тий. Бүр ингээд үнэхээр сэтгэл санаа бүр үнэн даавн болцсон байгаа байхгүй юу. Өстой бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэл маш их юм гар цохрол мэдэрсэн ч юм уу сэтгэлийн ийм гүн хямралд орцсон байгаа. Тэг энэ дээр бол яалтчгүй тусламж дэмжлэг бол орж ирнэ гэдэг байгаа. Тэгээд энэ дээр чинь ар гэр болон найз нөхөд гэдэг утга заавал байдаг. Тэнгүүд энд яалтчгүй эцэг энерги орж ирчээд байна. Үгүй бол таны эргэн тойронд байгаа нэг юм мундаг, эрх мэдэлтэй юм хүчрэхэг энергитэй хүн байна. Одоо нэлээл байр суурьнд баталгаажсан ийм хүн л байх гээд байна. Тэгээд энийг та нар манаас зүүн совингоороо бас мэдж байгаа байж магадгүй шүү. За High Priestess орж ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө High Priestess ороод ирнэ гэдэг чинь та өөрийнхөө зөв мэдрэмжинд итгэх хэрэгтэйг сануулж байгаа байхгүй юу? Тийм одоо энэ хоёр чинь хоёулаа өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсохыг бас илэрхийлждэг. За мөн эндээс бас яг ийм за одоо тгээ хэлчихээр арайч болохгүй юм болов уу? Яг одоо юм үзэж хардаг хүн гэд хэлчихээр одоо бас арай тууширсан болчих юм болов уу гэж бодоод байна л та. Тийм яг дотоод зүүн совингоо мэдрэхээс гадна бас ийм өөрийнхөө итгэдэг ийм одоо ийм далдын зүйл сонирхдаг бас хүмүүнтэй очиж уулзах бас байж магадгүй шүү. За тэр хүнээс зөвлөгөө авах. Тэгээд энэ та нарын сонголтын карт одоо би энийг ярина л та. Гэхдээ энэ хоёр маань яг адилхан одоо Star картыг би бас шууд энэ Angel гэж л харж байна. Ер нь бол тийм сахиусан тэнгэр шиг ийм хүн байж болох гээд байна. Ер нь энэ Star карт болон High Priestess хоёр амир тийм эмгтээлэг нэг юм энергтэй хүнлгээд байна л та. Айгу сүнслэг эмгтэй хүн байж магадгүй. Энэ хүн танд одоо юм зөв гарц гаргалгаа гаргаж өгнө гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд түрүүхэн би та нар дээр нэг 7-гийн тоо гэж яриадсан тий. Ич хидэнд итгэдэг байвал сайн яа, итгэхгүй байгаа бол жоохон хатуу андах гээд идгээ гэдэг 7-гийн тоог тайлбарлаадсан. Тэгэхээр энэ 17 карт маань бас мөн ялгаагүй. Энэ ask for help буюу залбирал, өргөл, байр зургөх тий, залбирч гуйх одоо Бурхан тэнгэрээсээ, сахиусан тэнгэрээсээ та юунд итгэдیں те одоо өвөг дээдсүүдийнхаа сүнснүүдээс ч үж болно шүү дээ те уул ус одоо өөрийнхөө төрсөн нутгийн зүг ч юм уу тийм юмрчлээс нэг юм хүсэж гуух хэрэгтэй байна гэдэг нь тийм жоохон далдын зан үйл хийх л гэж орж ирээд юм л да яалтчгүй бодит байдал дээр хичээгээс гадна өөрөө нэг юм сүнслэг талаар бас хичээл зүтгэл гарга гэдэг юм шиг ингэж орж ирээд байгаа. За тарот картны хувьд бол юм байна. За одоо Oracle картуудаа яриад явъя. За энэ бол ялтчгүй ask for help гэдэг ингээд тусламж гуйл гэдэг байгаа байхгүй биднэрт ингээд юу хүсэж чинь яамаараа нэмээрэн тэрийг яриа тэгэх юм бол бид нар чамтай ингээд харилцахад бэлэн байна. Чи өөрөө л нээлттэй байж юм бол бид нар бол ингээд мэдгэдэггүйц чамд ингээд тусалж чадна гэдэг. Тэгээд ер нь бол ингээд бусдад өгөх тий
энэ дээр ингэж аахгүй чи ингээд сүүлийн үед бусдад л өгөөд исэн үү? Тэгээд бусдаас ерөөсөө ингээ авахгүй байсан уу гэдэг байгаа байхгүй юу? Яг одоо өгсөн шигээ те бусдад тусалсан шигээ эргүүлээд өөрөө тэр хэмжээний тийм тусламж дэмжлэгийг авахгүй байсан уу? Тэгэхээр одоо ерөнхийдөө бол тусламж дэмжлэг аваа гэдэг байгаа байхгүй юу? Ав. За тэгээд мөн чи бол юм супер вумен биш гэсэн байгаа байхгүй яг та эрэгтэй ч хүн байж болно те. Чи бол зүгээр л нэг хүн нэм супер ичидтэй хүн бол биш. Тийм болохоор чамд ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа. Тэгэхээр гол нь тусламжинд чи өөрөө нээлттэй бай гэж харагдаж байна. Тэгээд энэ арын дэвсгэрийг одоо л би анзарч энд бол шууд чакра явж шít те. Үндэс хурд, хувилгаа, наран сүлжээ, зүрхэн үрд, хоолой үрд, мэлмийн үрд, титэм үрд гэдэг ингээ хүрдүүд бас энд ингээ харагдаж байна. Тэгэхээр нөө түрүүнд энерги шалгалт төр 7-гийн сав байсан те. Тэгэхээр 7-гийн саваар бас ялтчгүй л тийм энергийн дайралтыг хилээд идэх байхгүй юу. Тэгэхээр та нар манаас хүрдний 7 урдны цэвэрлэгээ эсвэл 7 урд итгэжүүлэх гэх мэт иймэрхүү зүйлийг бас хийвэл их зүгээр юм байна. Тэгээ бусдаас тусламж авахтаа битгий цааргалаарэ. Хорвоо ертөнцөөс тусламж хүсдэх юм бол танд бодит байдлаар ч хүн туслах гад гараад ирнэ. Бас цаагаараа орчлон орвоо ертөнц ч гэсэн та нарт туслана гэж байна. За энд болохоор энэ бас сахиусан тэнгэрийн зөвлөгөө. За зураглаас харахад мэдээж ингээд өөрийнхөө чин сэтгэлийг ингээд нууж байгаа энерги эндээс харагдаад байгаа хгүй ингээд яг зүрхэн үрдэн тэр ингээд гараа хэрэгсэлсэн байгаа юм байна. Өөрийнхөө чин үннийг нууж байгаа ч юм уу тийм мэдрэмжээ бусдад хэлэхээс айж байгаа. Ерөнхийдөө жоо бусдын үзэл бодолд айгүйх ач холбогдол өгөөд байгаа. Энэ намайг юу өгчих бол тэр намайг юу өгчих бол ч гэдэг юм уу тийм. За мөн өөртөө байдаг тэр гимшил ч гэдэг юм уу те буруутглаа ингээд би ингээд өөрийгөө ингээд буруутаа гэж хэлчих юм бол хүмүүс надаа яах бол гэдэг нэг иймэрхүү айдас байгаа ч юм шиг. Тэгэхээр эндээс надаа юу харагдаад байна гэхээр та нар маань одоо энэ дотор ч гэсэн бичсэн байна. Зүгээр өөрөө өөртөө ядаж хүлээн зөвшөөрөө үннийг өөрөө өөртөө хүлээн зөвшөөр тэгээд ингээд нээлттэй байхыг хичээ. Тэг гол зорилготой л төвлөр гэдэг. Та яг юу зорж байгаа тэрэндээ л төвлөр. Тэгэж чадах юм бол сахиусан тэнгэрүүд бол танд ингэ туслахад бас бэлэн байна л гэ. Ерөнхийдөө энэ хоёр жоон төстэй л мессеж байна л да. За энийг бол би одоо Angel of Abundance буюу ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой Oracle картаас татсан. За тэгэнгүүт эерэг байдал, өөдрөг үзэл бодол гэсэн иймэрхүү мессежтэй карт байна. За Арслан бас айгүй хөөрхөн хүчийг харуулж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд энэ Oracle картны үгүй Tarot картны нөө Strength карттай ер нь жоон төстэй байгаа юм. Арслан болон энд хураг байгаа байхгүй юу? За эндээс ямар зүйлгөө орж ирээд байгаа юм гэхээр одоо нэг баг зэргийн саатал ч юм уу те тиймэрхүү зүйл бити бууж өгөө. Одоо ингээд зорьсон зүйлдээ өөртөө итгэлтэй бай. Баг зэрэг саатлаа гэд энэ нь бас буруу зам биш гэсэн иймэрхүү утга. Тэгээд эерэг үзэл бодол аягүй чухал байна гэж байна. Сөрөг үзэл бодлыг, сөрөг хандлагыг ер нь бол давж дийлгэх хэрэгтэй байна. Тэгээ ер нь л өөртөө итгэлтэйгээр урагшил гэдэг байгаа байхгүй юу? За би эдрийг ингээд нэг мөсөн нэг барьж харуулъя за. Та нар маань тэгээд би бол ерөнхийдөө ерөнхий утгаар нь тайлбарлаад байгаа. За тэр нэг эд баялаг мөнгө одоо мөнгө санхүү бол эрүүл мэнд нөө цуг явж идэг утгаараа би бас эрүүл мэндийн картыг энтэй хамт бас татсан. Тэнгүүд энд одоо газартаагаа ойрхон бах. Яг хөлний зураг шууд гарсан байна шүү дээ. Үлмээ дээр зогсож байгаа. Тэгэхээр үнэхээр хөлөндөө анхаар гэдгийг бас хэлжиж болно. Хөлөндөө анхаарах. За магадгүй шал гинээс солирч байна. Шагаа, өсгий, үлмээ ч юм уу те ерөнхийдөө юм хөлийн доод хэсэгт юу н анхаар гэж орж ирээд байна. За тэгэнгүүт бас эн чинь grounded буюу газартлаг хэрэгтэй байна гэдэг аахгүй. Газраас хөрснөөс үндэс хүрдээ тэтгэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд энд ч гэсэн би хүрд яриад байсан. Энд угаасаа улаан өнгө нь илүү давмгай болж орж ирж байгааз. Тэг үндэс хүрднээсээ бас аягүй сайн өөрийгөө дэмжих хэрэгтэй гэсэн утга бол байна. Тэгээ эндээс ингээд яг дан ганц эрүүл мэнд гэхээс илүү ерөнхийдөө өөртөө итгэлтэйгээр урагшаа алхах гэдэг байгаа байхгүй юу ингээд. Тэгэхээр энэ хоёрын мессеж бол ерөнхийдөө төстэй байгаад байна.
Эрүүл мэндийн талаасаа хөлөндөө доод одоо энэ эргэтнүүдэд анхаарах, үндэс хүртэнтэй анхаарах, газраас одоо эрч хүч энерги авах. Одоо хөл нүцгэн явах байдаг юм уу? Гол молын ус туулах ч байдаг юм уу? Тий одоо та нар маань бас интернетээс судлаад яаж одоо үндэс хүрдээ тэтгэх вэ гэхээр ч одоо тэгэл улаан өнгийн эд зүйлс хэрэглэхээс өсвөлэл тэг гол нь өөрийнхөө итгэл үнэмшлэр явах хэрэгтэй байхгүй. Тэр олон одоо мэдээлэл мессежүүдийг аваад аль нь илүү танд ингээ хэрэгжих юм шиг санагдаж байна. Аль нь илүү танд таатай байна. Тэг улаанлаа асаах ч гэж болох байхгүй. За одоо би эдрийг нэг хүмүүс ингээд нэг бариад харуулж та нар байна. Скриншот хийгээд өөрсөддөө бас бүр илүү тодорхой орчуулад бас үзээрэй за. За ингээд нэг хүмүүс бариад ингээд харуулъя. За энийг ингэж нэг харуулаа. За гайгүй тогтоож авч чадсан баха гэж найдаж байна. За тэнгууд энд бас би хүн хоорондын харилцаан дээр бас зөвлөгөө татсан юм. За тэнгууд дээ штэ эндээс ямар ч өнгөрснөөс тань хүн орж ирнэ. За тэгээд өнгөрсөнд тэр хүнтэйгээ буцаж эвлэрнэ гэсэн утга бол энд харагдаад байна л да. Тэгээ улам илүү харилцаа чинь гүнзгийрнэ гэсэн утга энд харагдаад байна. Тэгэхээр энэ нь та нарын хувьд ямар ч одоо хосынч бай, ажил хэргийн хамтрал, сайн найзуудын одоо эвлэрлэн нэгдэх ч юм уу тий янз бүрийн байдлаар үж магадгүй. Тэгэхээр ямар ч хэлсэн таны өнгөрснөөс бол хүн орж ирэх гээд байна. Бас нэг талаасаа яг одоо өнгөрсөн тгшгээ илүү гоё байх тэр боломж нь бүрдэн гэсэн утга ч гэсэн эндээс цухалзаад байгаа байхгүй юу? Ямар ч сан харилцаа чинь бол нэлийн гүнзгийрнэ гэдэг. Тэгээ эн чинь бүр цаг хугацаа хүртэл заасан байна шүү дээ тий. Хэдэн сарын одоо дараагийн хэдэн сард ямар ч лээсэн таны хүн хоорондын харилцаа илүү сайн гүнзгийрч орж ирнэ. Тэгвэл гол нь энийг та өөрөө бас хүсэж хүлээж исэн байгаад байна. Тийм тэгэхээр хүссэн хүн чинь эргэж амьдралд ч орж ирэх ч байдаг юм уу? За эсвэл одоо хин нэгнтэй жоохон таарамжгүй болцсон байсан бол за энэ хүн ч угаасаа над руу ингээд хүрээд ирэндээ тэгээд нэг тиймэрхүү мэдрэмжтэй байсан ч гэж магадгүй юм. За бүр ингээд эвлэрэл одоо салд сарнаагүй тий муудал цаггүй тийм байлаа гэхэд зүгээр одоо хамт байгаа хосуудын маань хувьд гингүүд илүү тий хуучин шигэ болох гэсэн утгыг харагддаг байхгүй юу? Хуучин шигэ болох одоо нэлээд одоо олон жил амьдарсан хүмүүс байлаа гэхэд чинь тий залуу үе шигэ илүү гоё болох ч гэдэг юм уу тий. За нэг жоохон хөндөрцөн байсан мэдрэмжтэйсэн бол дахин ингэж холбогдоод илүү харилцаа чинь бүр уламл гоё болно гэсэн утга бол эндээс харагдаж шүү. За тэгээ тэрийг та өөрөө ч гэсэн маш хүсэж исэн гэсэн утга бол харагдаж байна. За энд болохоор би юу бодож татсан гэхээр ямар нэгэн цаг хугацаа асуухыг хүсэж исэн тийм зүйл байж магадгүй. Одоо за тэр ажил минь хизээ бүтэх бол ч юм уу, энэ хүн хизээ ирэх бол ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар та нарын хувьд хизээ гэдэг ийм асуулт байсан бол тэрэн дээр нь зориулж татсан. Гэхдээ мэдээж та нарын толгойд одоо хамгийн түрүүнд орж ирж байгаа нэг л асуулт шүү дээ. Нэг л зүйл. За тэнгууд ерөнхийдөө гайгүй хурдан энерги орж ирсэн байхгүй юу? За хоёрын тоо ямар нэгэн байдлаар хамааралтай ах нэ. 2 сарын 2 ч юм уу, ямар ч 22 ч юм уу тийм ээ. 2-ын тоо хамааралтай байх нь. Тэгэд энэ тэмдэглэгийг ингээд харангууд ягаад ч ингээд замын хоёр талд байгаа юм шиг ийм мэдрэмж төрсөн. За тэгэд түлхүүр өгнүүдийн харангууд ямар ч л байсан. Одоо бол маш сайн одоо явагдаж байна. Таны хүлээгээд байгаа үр дүн бол маш үр дүн бол сайтай явагдаад байгаа байхгүй юу? Процессинг, прогрессинг гэдэг чинь боловсрж байна гэсэн үг. Сайн боловсрж байна. Тэгээ багадаа 2 өдөр болон ихтэй 2-7 хоног гэсэн маш ойрын цаг хугацаа гарч ирсэн. Ойрын энерги. За тэнгүүд та нар дээр минь болохоор эмперороор гараад ирж байгаа хгүй. Би бас төсөөлөхдөө болохоор нөгөө 4 мах бодоор гарч ирвэл илүү цаг хугацааг ингээд
харуулах юм болоо гэсэн бодлоор уг нь татсан. Тэнгүүд Emperor гарч ирсэн. Гэхдээ энийг буцааж игээ дахиж яваад татахаар шудраг бус болчих واخ. Энэ маань ялтчгүй л нэг юм хин нэгнээс хамааралтай байгаад байгаа байхгүй юу? Таны хүлээж байгаа үр дүн хин нэгэн даргын шийдвэр юм уу? Эсвэл үнэхээр таны эцэг гэх юм уу? Холбоотой юм уу? Ямар ч л байсан юм Emperor карттай холбоотой гэхээр ялтчгүй нэг юм даргын шийдвэр байж болохоор санагцсан хамгийн түрүүнд даргын шийдвэр. Мөн эцэг гэхийн шийдвэр бас нөлөөлж байна. За мөн та хизээ өөрөө өөртөө итгэлтэй болно. Та хизээ өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явах хүчтэй болно. Тэр цагт гэсэн утгач байж болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэд таны амьдралд бас нэг юм эрэгтэй хүний үүрэг роль илүү болсон үед, магадгүй бүр одоо нөхөрт гарах үед ч юм уу тийм ээ. Нэг л юм Emperor энерги л чухал байгаа юм да. Энэ Tarot картыг харсан ч тэр. За мөн Emperor карт ч өөрөө яг ордоороо бол хоньны ордыг илэрхийлж байдаг шүү. За. Хоньны ордны үеийг илэрхийлнэ. За мөн хоньны ордны эрэгтэй хүн байж болно. Бас ивэр байгаад байгаа болохоор үхэрч ус байж болох юм тий. Үхрийн орд юм уу, үхэр жил ч юм уу. Гэхдээ ялчгүй Emperor бол ялчгүй ордоороо бол хоньныг л илэрхийлдэг юм л да. Гал мах бодтой. За ингээд гарч ирсэн хүзрүүдээ ингээд тус бүрдэн тайлбарлахаар юм байна. Тэг ерөнхийдөө мэдрэгдснээр бол та нарыг бас ахиусан тэнгэрүүд нь маш их дэмжиж гин та зүгээр хүсэж гуйх хэрэгтэй байна. За тэгээд үнэхээр ер нь бол жоох ингээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй байна гэсэн мессеж айгүй их орж ирлээ. Та нар маань энергийн цэвэрлэг айгүй чухал байгаа. Энэ Death картыг чарсан энергийн шалгалт дээрээс нь 7-гийн савааг харсан ч тэр энэ 7 одоо мах бодыг илэрхийлсэн те хүрднүүдийн өнгийг харсан ч тэр та нарт маань тодорхой хэмжээнд засал хэрэгтэй байгаа. Энергийн цэвэрлэг хэрэгтэй байгаа. За тэнгүүд бас давхар итгэл үнэмшил хэрэгтэй байгаа. Итгэл үнэмшлээ юусаа алдаж болохгүй, итгэл найдвараа алдаж болохгүй. За тэгээд альваад итгэж сурах хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй. Ингээд үнэхээр та нар маань ийм даалд ертөнцийн зүйлж байгаа итгэдэггүй хүмүүс байгаад байгаа шүү. Итгэж сурах хэрэгтэй. Ид шийдэнд итэг, сахиусан тэнгэр байдаг гэдэг итэг. Тэнгэрээс таныг харж байгаа өвд эзүүдийн чинь сүнснүүд ч юм уу бурхан тэнгэр. Тэгээ таны ямар ч лээс нэг юм ивэж байдаг тийм мундаг тийм дээд хүчин зүйл, маш хүчрхэг тийм хүчин зүйл байдаг. Түүндээ итэг, тэгээ түүндээ залбир. Тэгээ ерөнхийдөө маш их хүч мэдрэгдсэн Emperor картыг харсан ч тэр энэ арслан харсан ч тэр хэл тийм хүчтэй дээд хүчин танд байдаг. Тэгээ тэр хүчтэй тэр дээд хүчиндээ итгэж залбирчгүй. Тэгвэл танд туслана. Тэгээд бодит хүнээр орж ирнэ шүү дээ. Бодит хүнээр танд үнэхээр туслахаар тийм хүмүүс орж ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд мөн та өөртөө маш их итгэлтэй болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө залаад удирдаад явах тийм хүчрхэг хүчтэй болж орж ирнэ гээд байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө өнгөрсөн дэх алдаанаасаа өөртөө суралц. Одоо энэ дээр бичсэн байлоо. Аль дээр бичсэн байлоо? Энд шүү дээ. Be honest with yourself. Бус хүмүүст хэлээд доошоо орчихно гэж айгаад байгаа бол ядаж өөртөө хүлээн зөвшөөр. Тийм ээ. Би яг тэгэхэд алдцсан. Би ингээ буруу хийсэн. Гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрчих юм бол арай илүү ингээд хөнгөрөөд ирнэ. Тэгээд нээлттэй болж эхлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо энд ингээд сахиусан тэнгэрч бай, бусдын тусламжч бай, тий, ид шид тэр дээд тэнгэрийн ивэлж бай. Эндээс ингээд өөрийгөө хаацсан байсан бол та ингээд нээлттэй байж чадаад чөлөөтэй тусламжийг хүсэх юм бол танд бол эргэн тойронд ч тусламж гарч ирнэ л гэдэг байгаа шүү. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага ингээд туслаа та нартаа баг ч гэсэн одоо итгэл найдвар. За мөн зөв гарц гаргалгаа. Та бүгдийн харсан даасан тэнгэрүүдийн хэлхийг хүссэн зүйлсийг дамжуулж өгч чадсан бахаа гэж найдаж байна. За тэгээ та нартаа амжилт хүсье. Сувгийг мань дэмжээрэй.
subscribe дараад өгөөрэй. Хэрвээ дараагүй үзэж байгаа бол за мөн гарчихсан бол та нар минь лайк, комент үлдээгээрэй гэж хүсье. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний сошиал хаягууд нээлттэй байдаг. Instagram, Facebook-ийн маань аккаунтын линк нь description буюу тайлбар хэсэгт байрлуулсан байгаа шүү. За ингээд дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлаганда тавтаа маярал. За та нарын маань сонгосон карт энд байна. За картын нэр энэ бол ер нь зөвлөгөө олгож татсан картууд гэсэн үг. Тэгээд нөө зураглал нь арай гоё өнгөлөг болохоор сонголтондоо ашигласан байхгүй юу? За ямар ч сан шинэ өдөр гэсэн ийм утгатай карт байна. Энэ маань зөвлөгөө болж орж ирж байгаа шүү. За тэгэхээр энэ дотор мессежүүдийг бол тэгж байгаа унши эхлээд хийхэд ямар ч сан энергийн шалгалтаа хийчихье. За 2 дугаар группийнхаа энергийн шалгалтаа энэ маань одоо та яг юун дээр санаа зовоод байгаа вэ? Танд ямар асуудал байгаа вэ? Ямар асуудал дээр сахиусуудаас зөвлөгөө өгсөж байгаа вэ? Тэгье. За. Хэё. За. Ямар сони та хэд жоо 1-р групп татагдсан байж магадгүй юм тий. Уг нь бол би ингээд уншлагуудаа ихтэй урдчлаад айгүй их ингээд залбирдаг байхгүй ингээд аль болох тий ингээд 3 шал өөр нөхцөл байдалд байгаа хүмүүст гэж зориулж ингээд 3 групп маань аль болох нэг юм уялдаа холбоогүйгээр ингээд байхыг бол хичээдэг байхгүй юу? Тэг залбирч уг нь ихэлтийн. Тэгтээ энэ дээр бол ялчгүй юм сонин шууд 1-р группийн нэр ингээ орж ирж юм. Тэгэхээр та нар яг нэгд татагдсан бол бас нэгийг бас сонсоод үзэхэд бас илүүтэхгүй юм шиг байна шүү. За энергийн шалгалт дээр 2-ын аяга, 10-ын сэлэм, 6-гийн аяга гэсэн утгууд гарч иржээ. За улсны үзэр дээр нь болохоор 5-ын зоос болон temperance. За ямар ч лсэн танд ямар асуудал байна гэсэн чинь хамтралтай холбоотойгоор мэхлэгдсэн, хууртагдсан, итгэл алдарсан ийм утга байна. За энэ нь бүр яг хосын харилцаа гэж магадгүй гэж байна. Нэг талдаа хосын харилцаа байх магадaltaй. За нөгөө талдаа болохоор одоо яа гэв тийм айгүй мундаг ингээ гар нийлжсэн хамтрагчтай нэг юм одоо холигтуулсан гэх юм уу? Одоо нөө ер нь бол араар тавилсан гэд хэлчихэд баг болохоор заяа хосч вэ, хамтралж вэ, найз нөхдөж вэ заяа. Ерөөсөн л нэг юм хамтралтай холбоотой л маш их стресс мэдэрсэн байх гэдэг. Нилийн урт удаан хугацаанд одоо яасан юм дэ ингээл уучлал итгээд үздэг, дахиад нөгөө нь алдаа гаргадаг, дахиад уучлал итгээл үздэг ингээд ер нь тэгээ сүулдэ бол үнэхээр бууж өгч байгаа. Одоо болидоо гэж байгаа нэг юм энергитэй харагдаад байгаа байхгүй. Тэгтээ айгүй сонин нь энэ хүнтэйгээ буцаж нийлэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Одоогийн нөхцөл байдал дээр. Үнэхээр таныг ингээд айгүй зовоожсэн хүнтэй буцаад нийлэх үү яах уу гээд байгаа юм шиг. Ийм энерги харагдаж байна. За мөн яг хамтрал гээд үзвэл заяа хосын биш. За хосч байсан ялгаагүй мэн. Одоо чинь бүр багасаа ингээд үерхэж байгаа суусан хүмүүс үж магадгүй шүү. За бүр багасаа жоохносоо 10 жилээсээ цэцэрлэгээсээ ч үт юм уу те хил баг залуугасаа нийлсэн гэсэн утганд харагдаад байна. За ялгаагүй хамтрал байсан ч гэсэнтэй ингээд багийнхаа найзтай нийлээд ажил хийдэг ч юм уу те ингээ ямар ч лсэн айгүй их тийм итгэдэг л айгүй гоё энерги баггүй уугны чинь хараа 2-ын аяга 6-гийн аяга гэдэг чинь үнэхэрийн харилцан бие биендээ хүндэтгэлтэй сайхан гар нийлдэг. Тэгээ маш их дурсамжтай. Үнэхээр багасаа нийлсэн бол бүр ингээд хүүхэд насны дурсамж маш ихтэй ч гэдэг юм уу те. Ийм энергинд мэддэг. Гол нь энд яатсан байна. Энэ хүнтэй холбоотойгоор бол маш их шарах, стресс авцсан байна шүү дээ. Тэгээ энэ дээр л ерөнхийдөө жоохон зөвлөгөө өгсөн юм шиг байна. Таны нөхцөл байдал бол ийм байгаад. Тэгээ энэ 5-ын зоосоор харахаар
За бүр ажил хэрэггээд үзэх юм бол энэ хамтралаас үүдэлтэй та санхүүгийн одоо хүнд байдалд орсон харагдаад байгаа байхгүй юу? Хүндрэлтэй байдалд орсон. За мөн бүр эрүүл мэндийн асуудал үүссэн ч гэж магадгүй. Эрүүл мэнд санхүү дээр. Тавын зоосч ерөөсөө л ингээл маш их хэмжээний мөнгө төгрөгийн алдагдал тий гар цохрол. За тэгээ эрүүл мэндтэй гэвэл тэгэл яг өвчин зовлон туссан ч юм эсвэл гэмтсэн бэрцсэн гэсэн утгыг харагдаад. Тэгээд энэ зүйл дээр ингээл уг нь идэгрэх гээл айгу хичээж байгаа энер харагдаж байна л да. Темперансээр ингээ харангууд ингээ баланстай байх гал тий. Одоо өөрийнхөө тэр одоо мэдэрсэн тэр сэтгэлийн шархуудыг ингээд айгу их барайл ингээд твчээл за яах вэ гэл нэг юм тэнцвэртэй байдлыг айгу хадгалж гин ингээд өстой нөө ихийн ницээж туглын тураахгүй гэдэг шиг гэдэг юм уу. Temperance бол ер нь бол нөгөө сэтгэлийн шарах гэдэг утга нь айгүй их мэдрэгдээд байна. Одоо сэтгэлийн шархаа ангаах гэсэн утга байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ хамтралтай холбоотой энэ асуудлаас маш их сэтгэлийн шарх авсан байгаад байна. Тэгээд би сэтгэл хөрөнгө мөнгө гэд ер нь бол баг хохироогүй юм алгаа гэмээр юм шиг ингэж харагдаад. Тэгэл эндээс идэгрээл давж туулах гад айгүй хичээж байгаа ийм хичээл зүтгэлтэй энерги бол харагдаад байна. За тэгээ энийг ингээд бусдад мэддэхгүй ингээ гаднаа айгүй их тийм зүгээр царайлж байгаа энерги харагдаад байгаа байхгүй юу? Өстөнө нулимсаа залгаал наашаа харж инээж цаашаа харж уйлаад ч гэдэг юм уу. Хоолоо цангирч байна. Тэгээд ингээд нэг айгүй их гомдол мэдрэгдээд байгаа хэрнээ бас ингээд ганцаараа үлдчихвээ дээ, хаягчгүй дээ гэдэг юм уу. Эсвэл одоо бүр үнэхээр өвчин зовлон байлаа гэхэд те. Энэ өвчин маань одоо идэврэхгүй ах үү дээ гэдэг ч юм уу. Мөнгө санхүүгийн асуудал байлаа гэхэд би ингээд одоо бүр өгөөрөө тоосорчих үү дээ яана гэдэг ч юм уу. Иймэрхүү санаа зовнил айгүй их байна. За энергийн шалгалт дээр л ийм энерги орж ирлээ. Ямар ч гэсэн 10 сэлмээр гарч ирнэ гэдэг маань хэдийгээр жоохон хүнд хэцүү юм шиг боловч 10 сэлэм дуусаж байгааг илэрхийлдэг байхгүй юу? Тийм тэгээд энэ бол мандаж байгаа нар биш жаргаж байгаа нар байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх зүйл ингээд дуусах гэж юм. Тэгээд дээрэс нь зурагл дээрээс харахад таны харсан даасан тэнгэрүүд таныг ивэдэг хүчин зүйлсүүд таныг бол маш сайн хамгаалж байна. Энэ муу зүйлсээс, муу хүнээс таныг хамгаалж сэрэмжлүүлж байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. За энерги шалгалт нь хэрвээ таарсан бол та нар маань үргэлжлүүлээ сонсч болохоор байна. За би одоо харин тарот картнасаа зөвлөгөө татна. За мөн oracle картуудасаа зөвлөгөө татчаад эргээд ороод ирье. За. За 2 дугаар группийн дээр маань энэ картууд гарч ирлээ. Нэрээ сонноос та нарт дээр маань энэ картыг хольж яхад одоо энэ чинь ийм oracle карт байхгүй юу? Crazy Sexy Love Notes гэх энэ Chris Carr гэдэг хүний бүтээсэн. За зургийг нь болохоор энэ Lori Portka гэдэг хүн бүтээсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө хөзрийн маань танилцуулга гэх юм уу? Энэ карт нь та нар дээр хамгийн түрүүнд өсөрж гарч ирсэн. Тэгээд ямар ч лээсэн хэрэгтэй болоод гарч ирсэн байх гэж бодож байна. Тэгээ яг сонголт хийх учиртай байсан учраас нэмээд нэг карт татгаад энэ шинэ өдөр гэдэг карт маань гарч ирсэн байхгүй юу? Тэг яг эндээс би юу гэж харсан гэхээр ямар ч үс энэ хоёр хүний хамтрал байгаа даахгүй энэ хөзөр маань өөрөө. За тэгээ уншаад үтсэн чинь энэ Крис Кар гэдэг эмэгтэй маань өөрөө хорт тавдраар өвдөж исэн л хүн байх гэдэг шиг байгаа юм. Одоо энэ ер нь бол ингээл онцлогцноос ихсүүлээд идрэн идгэртлээ маш юм өөдрөг мундаг байсан эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд маш олон алдартай телевизийн шоу маамууд ингээ ярьслаа өгчөөс ийм эмэгтэй одоо бодвол ингээд нөгөө өвчнөө ялан дийлсэн. Тэгээд гол нь нөгөө эерэг сэтгэл зүгээр ялан дийлсэн хүн байгаа байхгүй. За тэнгүүд энэ Lori Portka гэдэг хүн нь болохоор маш гоё юм одоо юм
ил захидал энтрийн гоё зураг зурдаг ийм уран бүтээлч хүн юм байл л те. Тэгэхээр энэ хоёрын хамтралаас ингээд энэ хүзэр маань бүтсэн гэсэн. Энэ бол маш гоё өнгөлөөг, тэгээ дээрэс нь доторх мессежүүд нь дандаа хүнд ингээ урам зориг өгсөн ийм мессежтэй картууд. Энэ бол маш гоё картууд тоглодог. Тэгэхээр нэг ийм хоёр хүний хамтралаас энэ гоё юм бүтсэн байгаамаа. Энэ эмэгтэй битсэн үгэнд нь тааруулж тэ одоо энэ Крис Кар гэдэг эмэгтэй битсэн тэр гоё мессежинд нь тааруулж энэ Лори Порткан өөрөө юм зургийн зурдаг байсан гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг ийм гоё хамтын бүтээл байгаад байгаа. Тэгэхээр нэгдүгээр яг хамтрал гэдэг зүйл аюух чухал байгаад байна та нарын хувьд. Тэг яг ингээд хоёр талаасаа ингээд нэг нь чаддаг юм, нэг нь чаддаггүй юм, нэг нь чаддаг юм. Тэг ингээд бие бинийгаа ингээд нэг нөхсөн ийм зүйл байгаад байна да. Тэнгүүд эндээс ингээ харангуйцаа та нарын энэ soulmate гэдэг энэ карт гарцсан. Тэгснээ энэ хоёрын аяг юм хамтрал аягүй чухал байгаад байгаа. Тиймэрхүү энерги бас ингэж орж ирээл байлээ. За яг энийг бол зүгээр нэмэлтээр ингэж тайлбарлаж өгч байгаа бас гарч ирсэн учиртай байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь энд бас ингээ нөө энэ хөзрийг бүтээх анх санаа нь ерөөсөө нэг юм өвчтөе хүмүүсийг л сэтгэлээр дэмжих те өргөх энэ өөрөө энэ хор тавдар гэдэг өвчнийг ингээ ялаад илсэн эмхтэн л ийм мондог одоо тэр өвчнөөс нь үүдэлтэйгээр гарч ирсэн ийм бүтээл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр одоо та нар маань эрүүл мэндийн асуудал хэрвээ байгаа бол те ингээд бүх зүйл ингээд цаанаас учир шалтгаантай болж байгаа. Тэгэхээр ингээ аль болох юу гэсэн байгаад байгаа гэхээр энэ дээр хүлээж авах, эртхэн хүлээж авах тусмаа эдгэрэлт хурдан байдгаа гэж бичсэн байгаа байхгүй. За би та нарт ингээ байраад харуулъя. Хэрвээ сонирхол энийг бас уншаад үзээрэй. За энэ бас тодорхой хэмжээнд яалтчгүй сахиусан тэнгэрүүдээс нь та нарт өгж байгаа мессеж гэж гарч ирсэн. Бүр маш гоё өсөрж яг ганцаархнаа гарч ирсэн. За энийг бас ингээд уншаад үзээрэй та хэд минь. За ингээд эхлээд хэлүүлээд тарот картаасаа эхлээд тайлбарлая. За цамхаг карт маань ер нь бол эхлээд уруу харж орж ирсэн. Гэхдээ зөвлөгөө учраас би зөв харуулаад тавьчлаа. Гэхдээ эндээс надад ямар мессеж орж ирж байгаа гэхээр та нар маань ингээд нэг юм дуусах ёстой зүйлийг дуусгахгүй ингээд зуурч аваад үлдэх гээд байна гэсэн энерги эндээс мэдрэгдээд байгаа байхгүй юу? Уг нь л ингээд тавьж явуулах хэрэгтэй байна. Өөрчлөлтийг хүлээж авах хэрэгтэй байна. Хуучны тэр ийм гангасан ийм одоо ширээгээр явал тэ нэг догонцсон ширээгээл ингээл хэрэглээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Хайрын юм яахын ингээд яадаг чинь эсвэл одоо ингээ хаяхаас харамлаа тий хайрын санагдаад яг хөө илүү амьдрал дээр илүү зөө ширээгээр зөвлөхөр арай жижиг юм а. Зүгээр юм амьдрал дээр зөвлөхөд тий ингээд би энэ байгууллага тэдэн жил ажилласан штэ, би энэ хүнтэй тэдэн жил амьдарсан штэ. Одоо тэгээ ингээд өдөө болтол ингээ амьдарчаад одоо салах нь хайшаа чинь гэдэг ч юм уу нэг иймэрхүү жишээ орж ирээд байгаа байхгүй юу? Гэтэл юу гэдэг байгаа юм гэхээр за бүр салдгүй маа гэхэд заяа. Ерөнхийдөө жоохон тийм салтын энерги бол энд харагдаад байгаа. Орхиж явах хэрэгтэй гэсэн утга энд бол харагдаад байгаа. Тэгээ энд харилцаанд гадны нөлөө байна гэдэг юм. Гурав дахь нөлөө. Гурвын аяга энд гараад ирсэн тэгснэ энд хараа энэ хосууд зориулж одоо хүн хоорондын харилцаан дээр татсан картан дээр ч гэсэндээ ийм third party situationship гэдээ ороод ирчих واخгүй юу. Тэгэхээр нэг юм гадны нөлөө бол байгаад байна. Энэ хосын харилцаач вэ, ажил хэргийн хувьд одоо хамтралж байсан бэ. Та хоёроос үл шалтгааллах тийм нөлөө байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ заавал одоо хүний нөлөөч байгаа албагүй л дээ. Зарим тохиолдолд хэтэрхийх ажлын дарамт одоо хатуу даргын шаардлага ч үгүй юм уу те нэг юм гадны нөлөө эсвэл бүр эцэг хийн оролцоо байж болно. Одоо хин нэгний дагвар хүүхдмөхтэй бол хүүхдүүдийн оролцоо хийж болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү маш олон янзаар нөлөөлж болно. За тэгэхээр ямар ч нэгдүгээрт энэ шинжлэх ёстой юм шинжлэх хэрэгтэй байна. Хуучин хэв маягаар нь ерөөсөө явуулахгүй одоо. Уул үндсээр нураагаад
цоо шинээр ихэл гэсэн утга бол энэ цамхаг картаас харагдаад байна. Ямар нэгэн харамсах ч юм уу хорогдох зүйлгүйгээр энэ айгүй чухал байна гэж. За тэгэнгүүтээ бас хажуугийнхаа карттай ингээ харангууд яг хувийн бизнес гэж болно заяа. Заавал хүн хооронд харилцаа биш бол энэ бол таны одоо ингээд өөрөө хөгжүүлээд явцсан нэг хувийн бизнес байх гэдэг юм л да. Өөрөө захирлан юм шиг тийм ээ. Хааны саваа ингээ ороод ирэхээр өөрийн хувийн бизнестэй өөрөө тэрнийхээ даргыг хийдэг, удирдлагыг өөрөө хийдэг. За тэгэхээр энэ тал дээр нэг юм мэдгүй шинжилт хэрэгтэй нэг гэдэг байхгүй юу? Удирдлагыг солих гээд байгаа юм уу? Бүтцийн өөрчлөлт явуулах гээд байгаа юм уу? Цом утгал хийх юм уу? Яах юм? Иймэрхүү юм хэрэгтэй нэгэд байна. За ажил төрөл дээр бол энэ заяа. За мөн энэ дээр яг одоо бүр байгууллага гэд үзэх юм бол те түрүү одоо удирдлага солигдох, албан тушаал өөрчлөгдөх, цомогтгол гэх мэт те. Тэгээд мөн одоо энд ингээд харж байгаагаар ингээд үг авахтай холбоотой зүйл ороод ирж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо энэ байгууллагатай холбоотой өөр шир, төлбөр, тооцоо, татвар энэ төр байдаг бол тэрийг төлөх хэрэгтэй гэж байгаа юм шиг. За мөн давхар яг хүмүүст ингээд нөгөө цалин мөнгийг нь өгөхдөө хинэн илүү одоо энэ ажил төрлийг илүү сайн авч явж байгаа тэр хүнд нь арай одоо хөдөлмөрийг нь шударгаар үнэлэх да. Тийм. Одоо тэгэл энэ маань манад олон жил ажиллаж байгаа юм чинь хөөрхи юм настай юм чаавас маавас ч гэдэг юм уу те. Тийм байдлаар биш. Яг шударгаар хинэн илүү хөдөлмөрлөөд тэр хүн хүртэх ёстой гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй эндээс ингээ харахаар юм залуу одоо ажилтнуудаа дэмжих юуг нь одоо албан тушаалыг өргөх гэдэг юм уу? Ийм бас утга орж ирээд тах юм. Тэгэхээр энэ одоо нөгөө олон хүнд хурж байгаа учраас жоохон толгой ирмээр болох гэдэг нүггүй. За ямар ч ажил дээр ихлэ төвлөр ярьч байгуулга гэдэг утгаар нь тий. Тийм тэгээд энэ ажлын газрын яг байгууллага гэдээ үзэх юм бол ажлын газрын энэ эмэгтэй хүмүүс аягүй чухал байгаа юм шиг харагдаад байна. Эмэгтэй хүмүүс нь. Энэ хүмүүс бол яг ингээ чин сэтгэлээсээ ажиллаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Чин сэтгэлээсээ. Үнэхээр ингээд байгаагаараа л байна гэсэн утга тий. Ажилдаа маш их сэтгэл зориулж гин. За тэгээд одоо та үнэхээр удирдлаганд байлаа гэхэд тий. Та нар маань ингээд аягүй гоё баг хамт олон бол чадаад байна л да. За бас тэнгууд давхар бас ажлын байрны жоохон назгай бадал жоохон ихтэй байгаа юм шиг харагдаж байна. Энэ тал дээр жоохон тэнцвэр алдагдаад байгаа. Хитрхи дундаа орох. Хитрхи назгаарах гэсэн утга бол энд харагдаад байна л да. Одоо ажил албаа яллахгүй те дарга зэрэггүй хамт нийлж одоо шоудч маудаад идэх ч юм уу те. Нэг иймэрхүү зүйл бас болоод байна. Энийг анхаар гэж бас зөвлөж байна. Тэгэхээр энийг та нар маань өөрсдөө бас дунд нь байгаа хүмүүс ингэ мэдэх ёстой. Хин нь яг ингээд айгүй хөөрхөн байгаад байна те. Хин нь жоохон ажлыг назгааруулад байна гэдэг тал дээр бол та нар бол мэдж байгаа гэдэг. Тэгээд энэ зарим нэг хүмүүсийг бол явуулал гэдэг юм да. Яг одоо энэ ажлын орчинд бол үнэхээр итгэлтэй хүмүүсээ авч үлдээ заримыг нь бол явуулах хэрэгтэй гэсэн утга орж ирээд байна. За тэгээд одоо болохоор ингээ илүү юу за бас нэмээд ганц юм хэлж. Одоо энэ Queen of Cups гарч ирснийх тий зөвлөгөө гэдээ харангууд та нар маань ажил дээрээ илүү ингээд нөгөө хамтран ажиллах хэрэгтэй айгуу гоё ойлгохыг хичээх хэрэгтэй. Сэтгэл зүйг нь ойлгох тий. Энэ хүний оронд би байсан бол яах вэ гэдээ одоо удирдлага нь таад хийж бодох нь шүү дээ. За та дандаа таныг л одоо удирдлага гэж яриад байна. За та удирдлага нь биш ч гэж болно те. Ерөнхийдөө хамтран ажиллах хэвтийнхаа сэтгэл зүйг ойлгох энэ хүний оронд байсан бол би яах вүлээ, ийх вүлээ. Ингээд хичээгээд ахт нь үнэлэхгүй байвал хинд ямар олигтой байх уу гэдэг ч юм уу те. Энэ тал дээр нэг хин одоо далдганж, хин дойлгонж явсанд нь илүү ингээд эрх тэгш одоо эрх юу хөө давуу эрх олгоод байвал одоо нөгөө чин сэтгэлээс ажиллаж байгаа хүмүүст ямар санагдах вүлээ ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйлийг анхаар гэдэг юм. Тэгээд мөн
удирдахч энерги маш чухал байна. Та үнэхээр удирдлага нь бол заяа удирдлага нь бол та яг удирдахч байх хэрэгтэй байна. Бусдыг яг гоё ингээд атгсан гар шиг болгоод маш сайн одоо манлайлах хэрэгтэй байна. Хүмүүсийг ингээд танаа за энэ хүн ийм юм чадах юм байна. Энэ хүн эндээ жоохон тааруу юм байна. Ийм юмдаа харин сайн юм байна гэ эдгээрийг мэдрээд одоо таарсан үүрэг хариуцлагуудыг өгөх хэрэгтэй байна гэдэг нь. Тэгээ шаардлагатай бол зарим нь үнэхээр явуулаа л гэдэг байгаа байхгүй юу? За тэнгуү за хосын харилцааны талаас яриа. Хосын болон хүн хоорондын харилцаа талаас ярихаар түрүүн би энд хэлсэн те яг уу шинжлэлт хэрэгтэй байгаа. Гэхдээ энд бол яалтчгүй бүгд биш юм ахи заримын хувьд бол үнэхээр энэ харилцаанаас явах хэрэгтэйг сануулж байна. Энэ харилцаа бол яг ингээд гоё бас байхад хэцүү л харагдаад байна л да. Ингээд зориулаад өөрийнхөө сэтгэлийг зориулаад мөнгө санхүүгээ зориулаад тий ингээд цаг хугацаа хамаг юмаа зориулаад танд юусоо юм ханамж өгөхгүй байгаа байхгүй юу? Эргүүлээд таны гаргасан хичээл зүтгэлийн үр дүнд дүйцэх хэмжээний тийм ханамж өгөхгүй байна гэж орж ирээд. Тэгэхээр одоо бүгдийг нь бол яв гэж байгаа юм шүү. Тийхтэл заримынх нь хувьд бол ер нь явахаар л харагдаад байна. За тэгэнгүүт бас нэг юм орж ирж байгаа нь таныг бие даасан байх хэрэгтэй гэдэг нь. Урд нь та яадаг ч үсэн одоо хосын харилцаан дээр тулгуурлаа ярьчих та нар минь хувиргаад ойлгоорой. Найз нөхдөж иж болно, хамтралж иж болно тий. Тэнгүүд урд нь болохоор та илүү өөртөө итгэлгүй санхүү манхүүгээ ингээд нөгөө санхүүгийн тал дээр юм юу биш их мэдл байхгүй ч юм уу тий. Нэг юм байсан гэж магадгүй. Тэгэхээр одоо болохоор таныг илүү бие даасан санхүүгийн хувьд харьяат бус за мөн гадаа төрхөндөө бүр эрс өөрчлөлт хийхийг бас хилээд байна. Үнэхээр та нар маань илүү л жинтэй байвал турах хэрэгтэй. Үнэхээр юм гадаа төрхөндөө бүр юм эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Гой сайхан болох хэрэгтэй нэ гэдэг нь эмгтээлийн энергийг аягүй дэмжих хэрэгтэй. За эрэгтэй хүн байсан ч ялгаагүй те. Үнэхээр ингээд харгалаал ингээд үс зүсэндээ анхаарахгүй, цариуцсанд анхаарахгүй байгаад байна уу? Идэж уушанд анхаарахгүй байгаад байна уу? Юу хамаагүй идээд л байна уу? Тэгэхээр зөв хооллоо, зөв дэглэн баримтлаад нэг юм үзэмд гадаад үзэмжинд л аягүй анхаар гэж орж ирд. Гадаад үзэмж эрүүл мэнд гэж оруулж ирж байна. За тэгээд мөн та яг хажуудгаа бас өөрөө мэдрэх хэрэгтэй. Сэтгэлийг нь ойлгох хэрэгтэй. Queen of Cups-ийн гол утга нь ерөөсөө мэдээж яг зүүн совинтой эмэгтэй, зүүдмүүд их зүүдэлтэй хүн байдаг. Гэхдээ энд нөгөө ямар утганд авч орж ирээд байгаа юм хэрэг та өөрөө хажууд хүнийхээ тэр сэтгэл зүйг нь хэр ойлгож ийн вэ? Одоо юу гэдэг энд юм эргэтгэж байдлал яригадаад байгаа байхгүй хосын харилцаан дээр ч гэсэн ялгаагүй. Би яг одоо авсныхаа хэрээр өгдөг үү? Би энэ хүнээс халамж аваад байдаг. Тэгээ эргүүлээд би энэ хүнийг юу н халамжилдаг үлээ. Авахаал мэдээд идэг би ч өгдөг үлээ гэдэг энэ зүйлээ айгуу сайн ойлгох хэрэгтэй байна. Яг ингээд зөрүүлээд надад энэ зан гаргавал надад яг ямар санагдах вэ? Би хайрлалаадаг эргүүлээл надад ингэ өгөхгүй байвал надад ямар санагдах вэ гэд ингээд хүний оронд өөрийгөө тавьж үз хажуудынхаа оронд. Тэгэд энд ингээ 3 дахь хүчин зүйл байна гэдэг байгаа байхгүй. Энэ үнэхээр өөр эрэгтэй эмэгтэй юм уу? За заримынх нь хувьд бол бүр гэр бүлийн ар гэр хадмуудын нөлөө байна уу? Ганцхан танаа тал биш. Бүр одоо үгүй ганцхан одоо нөгөө таны эсрэгтлийн хүний хадам тал биш те. Яг өөрийн чинь игч дүүс ах トゥ аав ээж чинь бас ингээ сөргөөр нөлөөлөх гээд идэгүү. Ажлын хамт олон бас нөлөөлж гин үү? Найз нөхд чинь нөлөөлж гин үү гэдэг энэ тал дээр айгүй их тийм бодох хэрэгтэй нэгэд. Гадны нөлөө их байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ингээ гадны нөлөө байна. Та хоёрыг үнэхээр салаа гэд хэлчиг гингүүд энд oracle card татсны утга нь энд гарч ирж байгаа байхгүй юу? Soulmate. Та хоёр бол ялчгүй юм soulmate хүмүүс. Та хоёр хосч бай. Үнэхээр багын сайхан найзуудч бай. Ажил хэргийн хувьд ийм хамт олон одоо гоё бести найзууд ч үү те ажил дээр гоё найзууд байдаг шүү дээ те. Тим ч заяа та нар бол үнэхээр soulmate мөн. Цаанаасаа ийм сүнсэн ийм айгу гоё
харилцдаг, бие бинийгээ маш сайн ойлгодог, алдаатай оноотой хүлээн зөвшөөрч чаддаг юм сүнсний нэгдэл найзууд мөн гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүд энд гадны нөлөөлөл орж ирээд. Тийм энэ бол ингээд бусад хүмүүс та хоёрын энэ гоё харилцааг бүрэн потенциалтай хүртэлнэ, гоё ингээд дэлгэрээд гоё болтол ингэж явуулахыг зөвшөөрөхгүй ингээд саад болоод байна гэж орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээ энд ч гэсэн та аль хэзээ өөрийнхөө романтик партнертай аль хэзээ учирчихсан гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүн би нөө хэлсэн шүү дээ. Заримынх нь хувьд бол үнэхээр энэ харилцааг орхиж явах бах. Зарим нь шүү дээ. Би тэрийг бол онцолж цөөхөн хүмүүс нь гэж хэлсэн шүү. Эдээлийнхийнх нь хувьд болохоор энэ харилцаагаа авч үлдэж байгаа харагдаж байна. Ерөөсөө л энэ хүн бол угаасаа танд заягдсан хүмүүс та хоёрын тэр голоор орсон тэр гадны нөлөөл энэ харилцааг ингээ гоё болохгүй байгаад байна. Түүнээс биш ялтчгүй юм хамтрал. Энд хараа lovers шүү дээ. Lovers тэгснээ хоёрын аяг гэхээр яалтчгүй л зүгээр нэг хүчрсэн хүмүүс биш байгаа байхгүй юу? Энэ түншлэл, хамтрал гэл айгуу гоё өргөн утгаар орж ирж байна. Тэгээ яг за магадгүй 8 аяг нь та энэ нөхцөл байдлыг энэ хуучин хэв маягийг орхиж явахыг хилжиж болно. Нөгөө өөрт чинь ямар ч тийм сэтгэл ханамж өгдөггүй тэр байдлаа л орхих гээд байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгэхээр энэ нөө түрүүн одоо хэлсэн шүү дээ. Гадаад төрхөндөө анхаараа, хоол ундандаа анхаараа, өөрийнхөө бие даасан тийм байдалтай анхаар гэдсэн те. Тэгэхээр хуучин бас тийм биш л байсан байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хуучин хэв маягийг орхиод өөрийнхөө яг тийм жинхэнэ хүчээ мэдрэх. Жинхэнэ та яг өөрөө ямар хүн юм бэ? Хаана байвал гэрэлтэх юм бэ? Тэр зүйлээ их мэдэх хэрэгтэй байна да. Ямар нэгэн байдлаар юмыг орхих хэрэгтэй. Заримынх нь хувьд хэлсэн те хин нэг одоо хажуудах нь орхих нь байна. Заримынх нь хувьд болохоор зөвхөн хуучин хэв маяг орхих байгаа таахгүй. Таныг хөгжүүлдэггүй. Яг нэг ингээд нэг дутууд ир чинь ингээ байлгаацдаг. Тэгэхээр 8 ягнаас ерөөсөө ийм хүн нөө буруу газараа байхаараа гэрэлтэхгүй, үнэлэгдэхгүй. Өөрийнхөө хүчийг мэдрээд за энэ биш юм байна гэж ойлгонгуудаа нөгөө өөрийнхөө яг байх ёстой газараа байхаараа үнэхээр хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд хүчээ мэдрээд гялалцдаг. Тэнд ингээд хамтрал гэд харах юм бол хараа. Нэг нь маш гал энергитэй, нэг нь ус энергитэй юм хоёр хүн маань яг өөдөөдөөсөө харсан байгаа байхгүй гоё энэ. Хоёр тийш бол харчаагүй. Харилцан бие биендээ юм өгж шít те. Ялангуяа эмгтээлэг энергитэй зүгээс бол их сэтгэл өгж байна. Эргтээлэг энергитэй зүгээс бол одоо юм зөв чиглүүлгээ өгч ингэн тэгнэ гэд те айгуу тийм амьдралаа ажиллаа хамтралаа гоё ингээд авч явж удирдаад гоё зохион байгуулалт явж чадчихээн. Тэгэхээр надад энд ингээ харахаар эргтээлэг энергитэй талдаа энэ нэмэгтэй ч хүн байж болно шүү дээ. Ийм гал энергитэй удирдахч төрөлхийн юм бүр юм удирдахч хүн. Энэ талдаа бол удирдлагыг юу нөхсөн илүү дээр харагдаж байна. Харин эмгтээлэг энергитэй тал маань өөрөө одоо өөрийнхөө чадлаараа ингээд дэмжиж явж байгаа харагдаад байгаа байхгүй дэмжин сэтгэлээр дэмжих. За мөн одоо нөгөө юугаар үнэхээр одоо ингээд над мат хүн байдаг бол те ингээд сайхан одоо жишээгээр ярих юм бол те нөхрийнхөө ажил үйлсийг нэвээгээд гоё ингээд сүүм үү цаймаага өргөдөг ч юм уу те залбирдаг тиймэрхүү зүйл үйл хийхийг чилжиж болохоор харагдаад байгаа байхгүй. За яна тарот карт дээр амар удаан яригдчихлаа. Энэ дээр угаасаа айгүй бүр станы ярих юм ихтэй байгаад байгаа байхгүй юу. За та нар маань ямар нэгэн цаг хугацаа асуусан байвал ямар нэгэн зүйлийн одоо хизээ бүтэх үү, яах вэ гэдэг тал дээр те хизээтэй холбоотой карт асуулт бодож исэн бол тэрэн дээр нь энэ карт татагдж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зүйл одоо тун утахгүй болох гэж байна гэсэн утга бол энд харагдаж байна. Тэгэл ялгаагүй 3-ын та айгуу чухал харагдаад байна. Тийм 3 яг уу эерэг утгаар бол бүтээлч байдал хамтрал хоёр хүний хамтралаас бүтээл гарахыг илэрхийлждэг тийм. Тэгэхээр энд нэгэн 3 ийм хэлхийтэй байгаа зүйл нь бас одоо за заримынх нь хувьд бас ингээд бүл нэмж байгаа ч бас байж болох юм л та.
Замарсан 3 өдөр, багадаа 3 өдөр, ихтэй 3-7 хоног гэсэн маш ойрын хугацаа гарсан. Таны асуусан зүйл бол тун ойрын үед биелнэ. Тэгээ маш хурцтай энергиээр батлагдаж гарч ирсэн тарот картнаас 8-ийн саваагаар. Тэгэхээр 8-ийн саваа бол өөрөө маш хурдан энерги эхэлдэг. За тэгээд 8 саваа өөрөө өдрийг илтгэн. Тэгэхээр 8 өдрийг илэрхийлж болохоор харагдчихээн. 3 сарын 8 гэж бас харагдаж болохоор байна. За тэгэнгүүтээ бас нислэгтэй холбоотой, аялалтай холбоотой хин нэгэн нисэж ирснээр эсвэл хин нэг нь нисэж явснаар ч юм уу таны одоо энэ хүлээж байгаа үр дүн биелэгдэх магадaltaй гэсэн утга. За мөн хин нэгнээс ирэх дуудлага бас байж болно. Дуудлага, мессеж, мэйл гэсэн иймэрхүү харилцаа холбоотой иймэрхүү зүйлсээр таны хизээ гэдэг асуултын хариулт ирнэ гэсэн утганд орж ирж шүү. За. Тэгээ 3-ын тоонууд аягүй хамааралтай. 3, 8. За одоо би энэ мессежүүдийг та нарт маань бариад харуулъя. За энэ бол яг сахиусан тэнгэрүүдээс нь та нарт маань өгч байгаа гол зөвлөгөө. За тэгээ скриншот хийгээд бас уншаад үзээрэй. За эндээс бол ерөнхийдөө ингээд аль хэзээ одоо ингээд үнэхээр танд үйлчлэгээ болцсон зүйлээ орхиж яв гэж байна. Одоо нэг ялалцгаа болцсон ажил энтер гэдэг байгаа байхгүй юу? Одоо ингээд ерөөс хуучин шигийн гоё байха болцсон зүйлсүүдийг орхиж яваа. Тэгээ ер нь ийм одоо ийм сөрөг, сэтгэл хөдлөл, гэмшил гэх мэт зүйлсүүдийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Гол нь одоо ирж байгаа тэр шин сайхан зүйлстэй зай гарга гэдэг байгаа байхгүй юу? Одоо хуучин зүйлсүүдтэй тэр гимшилж бай, сөрөг мэдрэмжч бай те өнгөрсөн тэр онцгүй зүйлсүүдийг бүгдийг тавьж явуулж амьдралаасаа явуулснаар танд шин орон зай үүснэ гэдгийг эндээс хэлж байна. Тэгэд энэ хараа new day гэдэг байгаа байхгүй юу? Шинээр эхлүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ одоо энэ цамхаг карт болон энэ 8 аягтай аюу гоё одоо утга нь бол ингээд уялдаж орж ирж байна. Тийм танд үйлчлэгээ болцсон тэр зан ааш ч гэж болно шүү дээ. Зан ааш, амьдралын одоо ажлаа авч явах арга барил, хосын харилцаан дээр гаргадаг арга барил те тэдгээр одоо л угаасаа уг үнцээр нь орхиод цоо шинээр эхлэх хэрэгтэй байна л гэдэг нь. Тэгэд чинь хараад дахиа яадаг үлээ өглөө үүрээр донгодоол шинэ өглөө эхэлснийг зарладаг тийм ээ. Тэгэхээр шинээр эхлэх хэрэгтэй байна да. За энд болохоор яаж юм гэхээр амьдралын зорилго гэж тий. Тэгэхээр одоо ингээд энэ карт одоо яг юу гэлтийн гэхээр ийм одоо амьдралын зорилго гээл би яг юу их ёстой юм гээл нэг амар том юм бодоод ахаас илүү жижиг сажиг зүйлээс эхлээд анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг баяр баясгалантай ойлгох тал дээр хүмүүст үйлчлэх. Тэгэхээр одоо эргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргалтай баяр баясгалантай байж чи өөрөө баяр баясгалантай аз жаргалтай байна. Тэг ихний ээлжинд ямар ч сан ингээд ирэх юм бол цаанаасаа яг амьдралын чинь нөө шин одоо гол зорилго өөрт чинь мэдрэгдээд эхэлнэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг та нар байна скриншот хийгээд орчуулад үзвэл бүр илүү сайн ойлгох бах. Ямар ч сан ерөнхий утгаар бол надад тийм мэдрэмжийг өгдөг. Гол нь өөрийгөө болон бусдыг аз жаргалтай байх, баяр баясгалантай байх нь чухал. Тэг ялангуяа хосын харилцаа гэдээ үзэх юм бол те ажил эргийн хамт олонны харилцаач гэдээ үзсэн гэсэн та ганцхан өөрийгөө бодоод ах биш те. Та өөрөө аюу том зорилго тавьчаал тэрнлүүгөө хүрэх гээл бусдыг гомдоогоод ийн үү яагаад вэ? Тэгэхээр эхлээд ядаж эргэн тойрныхоо энерги гой болгочоод тэгээд ирэхээр арай ер нь явандаа ингээд нэг урсгалаараа угаасаа мэдрэгдэнэ гэдэг байгаа байхгүй юу. За энэ болохоор мөнгө санхүү болон эрүүл мэнд дээр татсан. За энд болохоор ерөнхийдөө одоо өөр төлбөр бусдад төлөх төлөөс гэх мэт иймэрхүү зүйлсээ цэвэрлэл гэж байна. Тэгэхээр энд 6-гийн зоосоос гарсан байсан. Тэгэхээр хүнд өгөх ёстой юм өг, авах ёстой юм аавна гэсэн утга бол байгаа байхгүй юу. Үнэхээр та нар маань хүнээс ингээд авах ёстой зүйл байсан бол авнаа гэдгийг чинь бол хэлж гин. Энэ бол ойрын үед биелэх боломжтой гэж харагдаад байгаа. За тэгээд мөн та өөрөө бусдад ингээд үнэхээр бүр мөнгө төргний үр биш байлаа ч гэсэн заяа нэг юм төлөөстэй юм шиг, гэмтэй юм шиг ийм мэдрэмж энэ төр байдаг бол тэр тал дээр л нэг юм
өөрийгөө тэр мэдрэмжээсээ гарах хэрэгтэй байхгүй. Үнэхээр гэмтээ юм шиг санагдаад байвал одоо яа гэдэг уучлалт гуйдаг юм уу? Тэрнийг нэг ингээд цайруулах хэрэгтэй. Хин нэгэнд ийм өртөөж юм шиг тийм мэдрэмжээл уг нь тавьж явуулах хэрэгтэй л гэдэг энэ да. Энэ нь бүр яг бодит өөр байж болно. Эсвэл зүр сэтгэлийн тийм мэдрэмж авах гэдэг байгаа байхгүй юу? За харин энэ chest буюу энэ цээж гэсэн карт маань нэг талаасаа бас эрүүл мэндийг жилж байгаа. Та нарыг одоо цээжнийхаа яг энэ хэсэгтээ тэгэхээр ингээ харахаар надад яг юу яаж магадгүй ингээд амьсгалын жоохон бөглөрөөд идэг мэдрэмж төрдөг байж магадгүй шүү. За мөн горох гэж орж ирлээ. За ингээ ямар ч та нартай ойртоод харуулвал ийм мессежтэй байгаа. Тэгээд одоо ингээд зоригтойгоор тэл гэдэг байгаа байхгүй тэл одоо тийм инхээр чи тэл гэхээр яг эрүүл мэндтэй холбоод үзэхээр ингээд уушгаа ингээд сайхан гээд нэг юм бүр тэлээд амар сайхан амьсгал гэдэг юм шиг. Тэгээ бас тэл гэхээр бас энд нэг юм нарийнхан байгаа зүйлийг өргөсгөх хэрэгтэй ч байгаа юм шиг. Нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй яг. Яг л нэг юм цээжинд л нэг юм тэглээд байгаа. Тэрний ингээд хилээд ингээд чөлөөтэй урсгах хэрэгтэй байгаа юм шиг тийм. Тэг гол нь энэ дараа зүрх сэтгэлтэй юм зай гарга гэдэг юм л да. Тэгэхээр хэрэгтэй хэрэггүй зүйлсүүдийг тавьж явуулаад өөрийнхөө тэр зүрх сэтгэлд том ийм зай гаргаад тэрэн дотроо гой зүйлсүүдийг оруулж ирээ гэдэг юм. За түрүү энэ хүн хоорондын харилцаан дээр бол энэ тарот карта уншиж байхдаа хангалттай ярьсан. За ингээд 2 дугаар группийнхэнд ирж байгаа зөвлөгөө нь юм байла. За та нарынхан аль болох л одоо олон тал дээр нь зөвлөгөө авч өгөхийг хүслээ хүн хоорондын харилцаа, эрүүл мэнд, мөнгө санхүү, за ерөнхийдөө цаашдаа яа гэдэг тий. Тэгээ мөн одоо ойрын үед биелэх боломжтой тэр хүлээж байгаа зүйлж үр дүн хизээ биелэх боломжтой вэ гэдэг тал дээр нь бас ингээд тал талаас нь л зөвлөгөө авч өгөхийг хичээлээ. За тэгээ та нарт маань таалагдсан бөгөөд таарсан бол лайк, комент үлдээгээрэй, мөн subscribe дарааг байгуулсаа дараад үзээрэй гэж хүсье. Совгийн маань дэмжиж дагаарэ. Дэмжиж тах юм бол олон бичлэгүүдийг мэдээж хийхийг хичээнэ. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний сошиал хаягууд нээлттэй байдаг. Description буюу тайлбар хэсэгт миний сошиал аккаунтууд, Instagram болон Facebook аккаунтуудын линкүүд нь байгаа шүү. Түүгээр надтай холбогдоод хувийн уншлага авах цаг авч болно. За тэгээд та нартаа амжилт хүсье. Дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баяртай. За 3 дугаар группийн маань автоморил та нарын маань сонгосон карт бол энэ хото картын дээр тоглож байгаа. Тоглож байгаа ер нь хоо. За тэгээд хөдрийн нэр нь болохоор play гэж байна. За энийг бол хэдүүлээд нөгөө зөвлөгөө болж орж ирсэн карт гэхгүй. Энэ ард нь зөвлөгөө нь байгаа. За тэгээд зөвлөгөөгөө хэлэх болохоор тэрэн дээрээ ярий. Ямар ч байсан хөвгөлтэй, хөөртэй баяр баясгалантай, тоглоомж, нарийнч гэх юм уу те ийм нэрийг бол та нарт их хэрэгтэй юм байна гэж ерөнхийдөө ойлгогдлоо. За тэгэхээр эхлээ энергийн шалгалт хий. Одоогийн нөхцөл байдал. Та ямар асуудал дээр зөвлөгөө авах гээд байгаа юм бол тэр асуудлыг нь гаргаж ирнэ гэсэн үг. Энэ ч 10 сэлэм ямар салдгүй юм бэ? 3 группийн туршидал гарлаа. Ямар сони тий. За яг хөө мэдээж нөгөө зөвлөгөө хэрэгтэй байгаа нөхцөл байдал учраас мэдээж хүнд хэцүү байдал байж тарах гэдэг байгаа байхгүй таныг зовоогоод байгаа л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр 3 групп гуруула 10 сэлэмтэй байна. Тэгэхээр яг нэлээл цогцсон энергитэй тэгээд бүр ингээ аргаа ядаад байж байгаа л хүмүүс юм байна л да. Ер нь энэ уншлагыг сонсож байгаа хүмүүс. Тэг ингээ 3-ын гуруулан дээр нь 10 сэлэн гарахаар би өөрөө бас гайхаад ингээд нэг бүхэл жим шиг тий ингээ уул нь 3 тусдаа унших гэдэг.
Тэнгүүд ингээ нэг ч юм шиг санагдаад байна. За. Яг за нэгдмэл байдал нь бол ялчгүй 10 сэлэн байгаа юм байна. Энэ зүйл нь ямар ч байсан таны одоогийн нөхцөл, таныг зовоогоод байгаа нөхцөл байдал бол байна. Энэ 10 сэлмээр гарч ирсэн байна. Ямар нөхцөл байдлын гэхээр яг л одоо нөгөө өмнөх хоёр групп дээр ярьжсэн л ярина. Одоо энэ дээр өөрөөр ярих ямар ч боломж авахгүй нэг л хүзрөөр гарч ирж байгаа юм чи тий. Ямар ч сан таныг маш удаан за нэг амар ч бас удаан юу юм бэ? 10-20 жил бол гэхгүй сэлмний карт чи ер нь 1-7 хоног гэж үздэг болохоор тийм нэг сүүлийн ер нь 2-3 сар ч юм уу те зовоогоод байгаа нэг иймэрхүү энерги байна. За энэ бол эргэн тойрны чинь хүмүүстэй холбоотой байгаа байхгүй. Эргэн тойрны чинь хүмүүс таныг мэхэлсэн, хуурсан, итгэлж алдсан, таныг хохироосон гэх мэт. За тэгээд мэдээж хүмүүсээр дамжиж энэ хэцүү зүйл нь танд ингэ мэдрэгдэж байгаа шүү дээ. Тэнгүүд бас нэг чинь цаагаараа бас нэг юм байгаад байгаа байхгүй юу? Нэг юм болж өгөхгүй л байна гэсэн үг байхгүй юу? Нэг юмыг гайгүй болгоод намжээж идэл дахиад нэг асуудал гарч ирээл дахиад гайгүй болж идэл дахиж нэг асуудал гарч ирээд ч гэдэм үү те. Ингээд энэ нэг төрлийн асуудлууд ч болж болно. Нэг хүнтэй холбоотойгоор те. Одоо жишээ нь энэ зураг дээр гарч байгаа шиг те ингээд энэ зүгтаагаад явж байгаа хүнтэй холбоотойгоор нэг хүнд л итгээл тэр хүндээ дахин итгээл ингээд өөрийгөө шархлуулад байсан. Тэгээ энэ хүн ингээд таныг бодлохгүйгээр ингээд юу ч болоогүй юм шиг таныг маш хүнд хэцүү байдалд оруулчаал ингээд юу ч болоогүй юм шиг яваад өгдөг те. За тэгээ бас өөр нөхцөл байдлаар ч байж болно. Ингээд нэг ажил дээр нэг асуудал гарлаа гайг болол үз дахиад гэрийн хувийн амьдралд ч юм ингээл өөр ингээд салбар бүрт ингээд амьдралын өнцөг болон бүрт ингээд асуудлууд үүсээд байх ч юм уу те. Ер нь бол жоохон хүнд хэцүү энергитэй л карт. Тэгээ яг ялгаагүй л энэ дээр ч гэсэн хэлнэ. Энэ 10 сэлэн бол мөнхийн байдлыг хизээч хэлэхгүй. Ер нь сайн хөзөрч бай, муу хөзөрч бай, үрд мөнхийн зүйл гэж угаасаа байхгүй. Энэ зүйл бол дуусна. Энэ бол нэлийн дөгцсөн байгааг илэрхийлж байгаа. Сайн мэдээ нь бол таныг зовоод байгаа зүйл бол удахгүй дууснаа гэж байгаа. За тэгээд энэ зураг дээр харж байгаа ч гэсэн те ингээд харсан даасан тэнгэрүүд чинь танд ингээд харагдахгүйгээр таныг хамгаалж идэг тэр сахиусан тэнгэрүүд чинь бол энэ худал хуурмаг энэ онцгүй хүнийг ч бай нөхцөл байдлыг ч ингээд хөөж явуулж байгаа байхгүй үлдэн хөөх гэдэг те хөөж явуулж байна. Тэг ямар ч байсан та энийг дууссаны дараа биш те энэ бол яг энерги шалгалтай нэг хамаагүй юм шиг харагдаж байна. Дууссаны дараа танд цоо шин дээр маш сайхан боломжийг бол өгнө гэдэг нь. Таныг одоо илүү хүчтэй болгох, хүчрхэг болгох, байр суурь илүү тогтвортой болгох тийм боломж бол орж ирэх нь ирнэ гэдгийг энд ингээд цугсхан дурдж байна л да. За тэгээд 6-гийн сэлэм тэгснээ пэйж хүзэр аягны хүү зөв харж гараад савааны хүү уруу харж гарч ирсэн байл да. Тэгэхээр нэг юм нөхөрлөлтөөр ер нь бол ан цав үүссэн гэдэг нь бол харагдаж байна. Нөхөрлөл байж болно. Найзууд нөхөрлөл адилхан. Ажил хэргийн хамтрал бас байж болно заяа. Тэгэхээр эндээс нэг хүн нь гаг байгаал нэг хүн нь одоо өөрийг чинь бол ингээд ер нь бол сайхан итгэлийг чинь олж авч байгаа л эвдээд хайцсан л тэгээд ингээ яваад өгсөн л гэсэн утгал бол харагдал юм л та. Яг энэ яг 2 дугаар группийнхтай бас жоон төстэй энерги яваад байна. 2 дээр бас их Emperor карт их гарч исэн. Тэгэхээр та нар бас ингээ ерөнхийдөө уншлагууд ингээ холбогдоод л байна л да яалтчгүй. 3-ын манаас 2 руу татагдж агаад 3-ыг сонгосон байх магадaltaй л харагдаж байна. За тэгээд 6-гийн сэлмээр харахад бол та ингээд ганцаархнаа хичээгээд байгаа энергитэй байгаа байхгүй юу? Ингээд жоохон хэцүү үеийг л туулаад байна л да ялтчгүй. Тэгэхдээ ингээд сайжрахын төлөө та хичээгээл ингээд хэдий ингээд та ганцаархнаа бүх зүйлийг нуруунд дээрээ үүрээд ч гэдэг юм уу те бүх одоо ачаалал гэх юм уу эрсдэл гэх юм уу эсвэл ганцхан санаа зовох зүйлийг та ганцхан ингээд үүрээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй сэтгэл зовнилыг стрессийг нь та ганцаараа аваад байгаа юм шиг бус хүмүүс болохоор ингээд хөнгөн яваад идэг. Та болохоор ингээд хамаг санаа зовох бүх зүйлийг нь та үүрээд байгаа гэсэн утга энд харагдаад байгаа байхгүй юу? Тэг яг хуу энэ байдалтай нэлээд удаан явцсан. Тэг тэр нь сүүл рүүгээ
анхандаа гайгүй байж байгаад одоо бол ингээд нэлийг хүндрээд ирсэн байгаа харагдаж шít 6-гийн сэлмээс 10 сэлэм болоод ороод ирсэн. Тэгээ энэ донд чи ингээд хүмүүсийн оролцоо айгүй их байгаад байна. За энэ хүмүүс нь ямар хүмүүсийн гингүүд ажил хэргийн шугамар холбогдсон хүмүүс байна. За мөн нөхөрлөл байжгаад хоорондоо эвдэрлэлсэн хүмүүс байх гэдэг. За тэгээ нилээ ийм буур суургуул хүмүүс байна л та. Ер нь пэйж үзрээр их гарч ирж байна гэдэг чинь магадгүй таач ялгаагүй алга, нөгөө хүмүүс нь ялгаа алга. Хариуцлага гэж ер нь байхгүй тий. Ингээд хариуцлагагүй яг нэг жоохон хүүхчиг төлөвшөөгүй нэг ийм энергитэй хүмүүсээс болж их стресс зарагдаад байна. За тийм магадгүй энд ингэж байгаа одоо ингээд Page of Cups-ыг харахаар нэг талдаа бас романтик харилцааг илэрхийлж байна. А нөгөө талдаа ажил төрөлтэй холбоотой ажлын санал орж ирэх нь үгээд тий. Ингээд иймэрхүү санал ингээ хүлээгээд байгаа боловч тэр нь ингээд ер нь нэг л агцтай биш явж өгөхгүй ингээ гаццсан байгаа даахгүй шинэ боломжууд ерөөсөө орж ирэхгүй байгаа даа гэсэн ийм утга орж ирээд байна. Яг бол Page of Wands ч өөрөө шинэ уур амьсгал, шинэ хүн, шинэ ажил гэх мэттэй нэг юм шинэ зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр шинэ уур амьсгал бол уруу арчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та хосын харилцаанд шинэ хүн үлээгээд иж магадгүй. Тэгээ энэ нэг удцсан орж ирэхгүй. А мөн ажил хэргийн сайхан түншлэл ч юм уу ажил хэргийн сайхан санал хүлээгээд байгаа. Тэр нь бас ингээ орж ирэхгүй удаад байгаа. Тэгэл хүмүүс нэг юм ярьчаал тэг худлаараа алга болцдог тий. А тэгээ нэг хүн гараад ирлээхэд нэг хулхины хүн гараад ирдэг ч юм уу. Иймэрхүү байдал бас харагдаад байна л да. За тэгээ Emperor яг энэ өрлөгч өөрөө ялтчгүй л энергийн шалгалтанд зориулж татсан. Тэгэхээр түрүүн би энийг яг ойрон ирээдүг гэж тайлсан л да. Гэхдээ бас давхар энийг бас энергийн шалгалттайгаа мэдээж уялдуулах нь бас зүйтэй байхаа. Ийм эцэг энергитэй хүнтэй холбоотой асуудал байж магадгүй. Аавтай, за аав, хойд аав, өвөө, ах, нөхөр гэх мэт ийм эрэгтэй хүнтэй холбоотой асуудал байх гэдэг байгаа байхгүй юу? Таныг энэ удаан хугацаанд зовоод байх зүйл. За тэгээ гадны нөлөөгийн үйл ингээд сая хүмүүсийг хэлчлээ тий. Дотооддоо гэх юм бол таныг илүү өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрөө өөрийнхөө одоо шийдвэр энэ төр одоо ийм итгэлтэй байх тий. Яг нэг юм эзэн хаан энергитэй байх л ийм энерги энэ зүйлтэй их холбоотой гэдэг гол утга нь та хүчтэй болох, өөртөө итгэлтэй болох, одоо бат суураа ингээд айгүй сайн одоо тогтоох гэх юм уу тийм ингээд арай л нэг юм ганхсан байгаад байгаа байхгүй юм нэг юм барьцтай биш. Тэгэхээр танд ийм урт удаан тогтвортой ийм сайн одоо суур хэрэгтэй байна л гэдэг. Энэ боломжийг л маш их хүлээгээд байгаа. За энергийн шалгалт дээр юм байна. За одоо харин одоо саяны асуудал дээр сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх юм гэдгийг тарот картаасаа болон оракл картуудаасаа хараад тэгээд нэг үсэг хөзрөө дэлгэчээд эргээд ороод ирье. За та нар дээр мэн энэ картууд гарч ирлээ. За ямар ч тач энэ зөвлөгөөний картуудаа нэг ингээд бариад харуулж та нар маань сайн тогтохоор нь скриншот хийгээд авчаарай. За би одоо ингээд эдрийгээ ерөнхийд нь тайлбарлаа явчихна. За энэ бол мөнгө санхүү болон эрүүл мэнд дээр татсан шүү. Энд бол за энэ бол
хайр дурлал байна уу? Ерөнхийдөө хүн хоорондын харилцаан дээр зориулж татсан гэсэн үг. Тэг аль болохаараа ингээд ерөнхийдөө өгж байгаа зөвлөгөө, тэгээд ажил, карьер, мөнгө, санхүү, эрүүл мэнд, тэг хүн хоорондын харилцаа гэж байна. За энэ дээр та нар маань юу бодох ёстой юм гэхээр та нарт маань ямар нэгэн ийм хизээ гэсэн зүйлийг хизээ хийх бол хизээ ингэх бол гэсэн зүйл асуухыг хүсэж байгаа зүйл байвал тэрийгэ бодож одоо тэрэнд нь зориулж татсан шүү. За ингэ заах ингэ харуулчлаа. Гэхдээ гол нь та нарт нэг ганцхан л тийм асуулт байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Одоо хизээ хийх бол хизээ ингэх бол гэдэг нэг тиймэрхүү юм гэсэн үг байхгүй. За sorry энэ дээр жоохон тайлбарлах гээд паниктаад байна тий. Яг нь харуулцсантаа бантаад байна л да. Би уг нэнийг доош нь харуулах хэрэгтэй байсан юм байна л да. За таны сахиусуудаас танд юу зөвлөж байна вэ гэхээр ер нь бол ингээ хөвгөлтэй бай. Найз нөхдөдтэйгээ уулз. Одоо ингээл ер нь бол жоохон ингээ уйтгарлаа тий. Эсвэл ингээд өөртөө зарцуулах ямар ч цаг байхгүй. Ингээ бүх одоо өдрийн ингээ хуваараа ингээ бүр тултал нь ингээд зооцсон юм шиг тий. За өглөө босоо тэг ингээ ажилдаа тэг тэрнтэй энтэй ингээ ерөөсөө ганцхан өөртөө зориулсан цаг ерөөсөө байхгүй байгаа юм шиг ийм байгаад байна гэдэг аахгүй та нарыг сахиусууд чинь. Тэгэхээр та нарыг өөрөөсөө цаг зарцуул. За гадуур дуургаар өөрийгөө хөгжилтэй байлга. Найз нөхдөдтэйгээ уулз гэдэг ийм хөнгөн хөгжилтэй бай гэдэг. Тэгээд одоо ингээд найзуудтай хөгжилтэй бол яста үхүү гэл одоо ингээ орилж исэн ч тэ энд нас бол хамаагүй хайдан настай ч хамаагүй ингээ өөрийгөө хөгжилтөхөд найз нөхдөдтэйгээ ингээ гой парти зохиогоод гой байл гэдэг юм л да. Ер нь бол тхийг зөвлөд байна. За тэгээ скриншот хийж авсан бол та нар минь илүү сайн одоо бүрэн гүйцэд орчуулад бас уншаад үзээрэй. За энд болохоор зүрхэн чакра гэж байгаа. За тэгэхээр энэ нь яг уу за зүрхэн чакра гэж онцолж байгаа нь бол ялтчгүй зүрхэн чакра үнэхээр асуудалтай болцсон бол таны бүр зүрхээр ч өвдөж магадгүй шүү. За тэгэхээр энэ тал дээрээс анхаараарай гэж хэлэхэд илүүдэхгүй. За тэгээ гол нь энд юу гээд байгаа юм гэхээр сэтгэл зүрхээ ингээ нээлттэй байлгаарай л гэдэг. Зүрхээ ингээд ер нь хаацсан байгаа даахгүй өөрийнхөө мэдрэмжийг ерөнхийдөө л нэг юм жоохон хаалттай болцсон. Тэр зүрхэн үрдээ нэлээд итгэжүүлж нээлттэй байх хэрэгтэй байна. Тэгэд ингээ хин нэгэн сэтгэлээ илчлэх ч юм уу өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхдээ битгий айгүй тийм хаалттай байгаа даахгүй юу. Эсвэл ингээ урд нь ингээ айгүйх тийм шархалцсан юм уу тэгээ жоохон травматай болцсон юм уу. Би одоо ингээд сэтгэлээ илчлээгээд одоо яа тий хүмүүс надад эргэж ингэж хариу үйлдэл үзүүлдэг гэдэг ингээд юм жоохон травматцсан байж магадгүй. Тэгэхээр сахиусууд нь юу гэж юм гэхээр хамгаалагдсан байгаа. Чиний зүрх болон тэ чи өөрөө ингээ хамгаалагдсан байгаа. Тэгэхээр өөрийгөө чөлөөтэй илэрхийл. Тэр хайрын энерги ингээд сайхан нээгээд өгөл гэж захиад байна. Яг одооний нөхцөл байдал дээр. За тэнгууд хосын харилцаа болон хүн хоорондын харилцаан дээр юу гэж байна вэ гэхээр тийм за одоогийн харилцаан дээр заяа энэ таны найз байж болно одоо ажил хэргийн хамтрал байж болно хос байж болно тий тэр харилцаж байгаа хүндээ боломжийг олох гэдэг юм. Тэгээд энэ хамтрал дээрээ ажиллах хэрэгтэй байна гэж юм. Тэгэхээр эхлээд ямар ч сан боломж олох хэрэгтэй байна. Та ингээд үнэхээр яг одоо энэ хөзөр дэрх шиг тий ингээ хаагдчихад байгаа байхгүй юу ерөөсө боломж олохгүй. Тэгэхээр нээлттэй болоод энэ хүнд энэ ямар ч хүн бэ? Хосын харилцаач ажил хэргийн хамтралч бай. За юу та нар маань ингээ нээлттэй болоод өгөөд тэгээ энэ хамтралаа илүү сайн сайхан байлгахын төлөө ажиллаад өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээ энд бол twin flame гэж бүр орж ирсэн байх шүү. Бүр ялангуяа одоо энэ хосуудын хувьас харах юм бол тэ та ингээ дөнгөж нэг танилцсан хүнтэй ингээ нэгтгүү яах вэ гэд ингээ гайхаад байж байгаа бол ер нь бол энэ хүн чинь таны ихэр дүүл байна гэсэн утгыг бол эндээс хэлж байна. Тэрөөсөө нэг ариун холбоо гэдэг байгаа байхгүй юу? Ихэр дүүл чи өөрөө ариун холбоо. Тэгээ яг л та өөрийгөө харж байгаа юм шиг л тийм тойлон тусгал шиг чинь тийм хүн гэсэн үг. Яг тантай адилхан. Тийм их танил мэдрэмж төрүүлээд байгаа. За тэгээ яг ярилцаад ингээд дотносоод эхлэнгүүд өөрсдийнхөө юм ижил төстөөг айгүйх мэдэрнэ гэдэг юм. За тэгээд эн чинь бас
түрүүн зөндөө хэлсэн те хосын харилцаач гэж бол эсвэл үнэхээр ажил хэргийн түншлэлж бас байж болно шүү. За. Зя тэгснэ. Энийг болохоор би мөнгө санхүү болон мөнгө санхүү ажил карьер за энд болохоор эрүүл мэнд мөнгө санхүү хоёр хамтдаа явж байгаа учраас ингээ хамт тайлбарлаад байгаа. За эрүүл мэнд дээр бөөр гэж гарч ирсэн байна л да. Тэгэхээр бөөр чинь ерөнхийдөө бөөр анхаар гэсэн утга шууд утгаараа бол байгаа тий. Бөөр мөрч ерөн сүүлийн үед өвдөд байгаа юу. Бөөр чинь тэгэл ерөн давсаг тэр ялгаруулах хэрэгтэнтэй л холбогдоо явчих шүү дээ. Бөөр үнэхээр асуудалтай боллоо. Гэхдээ нуруу туургаар өвддөг ч юм уу те. Бөөрэ анхаараарай гэж бас хэлж байна. За тэгээд энэ нь сүнслэг талаасаа ч юм уу те илүү одоо ажил карьертаа ингээ уялдаад ирэх юм бол дотоод одоо тэнцвэр гэдэг байгаа байхгүй дотоод тэнцвэр. Тэгэхээр энэ дээр яг эрүүл мэндийн талаас болохоор шингэний хэрэгцээ те хитрхи оройдож их шингээ юм уух ч гэдэг юм уу те шингэнээ ингээд тэнцвэртэй байлгахыг бас хэлжиж болно. Дотоод тэнцвэр гэдэг байгаа байхгүй. Тийм баланстай байдлыг чухал байгаа юм байна. Тэгээ энэ дээр санхүүгийн сахилга бат ч гэсэн байж болно. Хамаарагдаж шүү. Яг л энэ надад яг юм хоёрын зоос ч юм уу те тиймэрхүү энерги хүзрийг бас илэрхийлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээ бөөр ч өөрөө нөгөө юм фильтрийн үүрэгтэй байдаг те шүүдэг. Тэгэхээр ингээд хэрэгтэй зүйлийг авч үлдээд хэрэггүй зүйлийг хай орих гэсэн утга бол энд байж шүү. За энд болохоор залбирлын хүч гэж юм л да. Залбирал маш их хэрэгтэй юм байна. Сахиусууд нь та нар маань мөнгө санхүү эд баялагтай холбоотой, элбэг хангалуун байдалтай холбоотойгоор залбирал үлдэх, хүсэж гуйх гэдэг зүйл их чухал байгааг бас энэ үзрээр дамжуулаад хэлж байна. За энийг түрүүн та нар маань сайн харж амжааг бол ингээд дахиад нэг бариад харуулчих. Хорвоо ертөнцөөсөө бурхан тэнгэрээсээ тий та юунд итгэдэг вэ? Түүнээсээ одоо ингээд санхүүгийн амжилт эд баялагийг хүсгэд бол танд туслахад бэлэн байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. Гол нь аюу тийм нээлттэй байх хэрэгтэй байна. За та нар маань ямар нэгэн хизээ гэдэг асуултыг бодсон бол энэний хариулт нь бол хизээ ирэх вэ гингүүд 9-ийн тоо хамааралтай. За тэгснэ хамгийн багадаа 9 өдөр, ихтэй 9-7 хоног гэсэн хугацаа гарч ирсэн байна. Тэгэхээр яг нэг ч бас амар холын хугацаа бол биш те. Нэг амар хэдэн жил мэлийн хугацаа бол гараагүй байна. За тэгээд эндээс харахаар ямар нэгэн зүйл дуусах гэдэг байгаа байхгүй. Таны хүсэж хүлээж байгаа үр дүн биш те. Нэг ямар нэгэн зүйл нь дуусчиж танд ирэх юм шиг байна. Одоо тэгэхээр танаас нэг амар шалтгаалаагүй зүйл гэж магадгүй. Тэр одоо юу ямар жишээ авах вэ? За энэ дээр болохоор тодруулга болгоод ингээ харсан чи 3-ын зоос гараад ирсэн байхгүй. Тэгмэд 3-ын зоос ч гэсэндээ ялгаагүй нэг юм хараахан үр дүн харагдаагүй байгаа тий зүйлийг хэлдэг шүү дээ. Одоо ганц нөгөө нэг шар биш одоо зоостой карт тий зоосны үзрийн ганцхан шар зоосгүй ийм харан одоо сэлбэрэн тий хананд сэлцсэн байгаа. Ийм хүзрээд. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа юм гэхээр үр дүн ирэх арай болоогүй байна. Энэ нь ер нь бол танаас шалтгаалаагүй. Эсвэл баг хамтанд олонний нэг хамт олонний эсвэл ажил төрөлтэй холбоотой л нэг ийм зүйл байгаад байгаа. Энд нэг юм дуусчиж эсвэл одоо багаараа ажиллаад нэг ажил дээр ингээд дуусаад ажилч дуусаад тэгжиж тэр таны хүсэж байгаа үр дүн ирэх гээд байгаа юм шиг. Нэг ийм юм орж ирж байна. Тэг яг зоосны үзэр жоо удаан үзэр байдаг л да. Гэхдээ арайч бас одоо 2-3 жил бол арай биш баха. Зүгээр яг энэ хүзэртэйгоо авцалтахаар ялтчгүй цаана нэг өөр юм дуусч ижил таны хүссэн үр дүн ирнэ л гэдэг юм л да. Энийг би харин яг ямар жишээгээр авахаа ерөөсөө юу яж чаддгүй, тогтож чаддгүй, дотор уг нь амар олон жишээ орж ирээд байгаа мөртлөө. Та нэг өөрийнхөө одоо объектыг ингээд ажлын байрыг түрээслэх гээд байлаа гэж бодъё л да. За зарах гээд байлаа. За зарах гээд байлаа гэж бодъё. За тэгсэн чинь та одоо миний дээр одоо зарах гээд байгаа зүйл хурдан зарагдах нь уу гэд хизээ зарагдах нь вэ гэж асуусан байлаа гэж бодъё л да. Тэнгүүд зарагдана. Хугацааг бол ингэж хэлж өгч дээ. 9 багадаа 9 өдөр, ихтэй 9-7 хоног.
Тэгэнгүүтээ 9-ийн та айгу хамааралтай байхгүй. 9-р сар юм уу? Энэ бүр 9 гэхээр 9 сарын 9 ч юм уу те. 9-ийн та маш их хамааралтай байгаа. Тэгээд энэ дэлхүүр үг нь болохоор угаасаа ямар нэгэн зүйлийн төгсгөл ирж байна гэдэг нь шүү дээ. Тэнгүүд таны тэр зарах гээд байгаа юмыг авах гээд байгаа хүн байгаа. Гэхдээ тэр хүнд бас нэг ажил байгаа даа байхгүй юу? Тэр хүнд нэг дуусах ёстой ажил байгаад байна. Тэр нь дуусаад яа тэнтэй одоо ашиг орлого мөнгө нь ороод ирдэг. Тэгээ таны имийг аавна гэж ингэж жишээ хэлэх гээд манараад байгаа байхгүй юу? За ингэ хэлчихээр ойлгоцсон байгаа бах тийм. За тарот картаас харъя. Тарот карт дээр 8 зоосоор эхэлсэн. Тэгээ би ингээ 8 карт татсан байгаа. За тэгээ зоос энерги их орж ирсэн байна. 8-ын зоос, зоосны жанжин, 10-ын зоос гингүүд. Яг зоос энерги ингээ харгууд аюу тийм тууштай байх хэрэгтэй гэж зөвлөгөө орж ирж байна. Хамгийн түрүүнд зоосоос харахаар аюу нөгөө нэг зүйл дээрээ тууштай байх хэрэгтэй байна. Одоо нөгөө үр дүнг нь хартлаа. Яг дундаас нь ингээ болох гээд байгаа байхгүй юу? За болио гэд. Тэгж болохгүй. Яг та юу бодсон байгаа юм? Одоо нэг юм бодсон байгаа. Та энэ видеог үзэж байхдаа л бодвол одоо тэр зүйлийнхаа үр дүнгэл ямар байх нь вэ гэж харах гэж одоо ийш орж ирсэн гэсэн үг байхгүй. Энэ дээрээ зөвлөгөө өсөж байгаа. Тэнгүүд сахиусууд нь юу гэж байгаа гэхээр одоо энэ хийгээд байгаа зүйлээ үргэлжлүүлээд яг энэ байран дээрээ л бай. Тууштай бай гэдэг нь. Тэгж чадах юм бол 8-ын зоос нь 10-ын зоос болж орж ирж байгаа байхгүй юу? Одоо түрүү ингээд ямар нэгэн зүйл зарах гэж ингээ бодоход те зарагднаа. Тэгтээ яг чиний бодсон шиг амар хурдан биш. Цаана нөө авах хүн чинь тэнд бас нэг юм амжуулах гад бүтээх гэдэг штэ мөнгө олох гээд байна. Тэгээд тэр хүний юг хүлээхийн тулд чи наана нэгэ бас шантрах гээд байна гэсэн утгыг орж ирээд байгаа байхгүй юу? Би жишээ авч ярьж байгаа штэ найзаа. Тэгээ шууд нөө ганцхан бүх юм зарах дээр гээд ойлгочихгүй дээ. Жишээ авч л ойлгомжтой болох гэдэг. За тэгээд энэ 7-гийн аягаар харахаар та нар бас ингээ нөө тууштай байх завсраараа өөр баахан зорилгууд гаргаж ирээд байна. За одоо жишээ нь дахиад саяныхаа жишээг авчиж заяа. Зарах гэд бодчих л да. За машин зарах. За объект би түрүүн объект гэсэн тэ энэ яагаад гэвэл 3 зоос ч нөө барилга байдаг болохоор н объектыг ороод ирсэн байхгүй. Тэнгүүд одоо за нэг объект зарах гэжлээ гэд бодож ирсэн нь. За ер нь зүгээр түрээсэлчдэг юм билүү гээл тэгснэ. За эсвэл энд бүр ингээд засвар хийгээд бүр өөр юм ажил болох уу гээл ингээд нөгөө юмаа ингээд нөгөө анх бодож исэн зүйлээ ингээд хувиргаад өөр болгоод байгаа хөөх. Тэнгүүд одоо юу гэдэг чинь тэ нөгөө хорвоо ертөнцийн хуулиар та яг нэг зүйлдээ фокуслохгүй бол ингээд ингэдэг ч юм уу тэгдэг ч юм уу гэ ингээд мангар олон салаа ингээд үүсгэчихэр чинь хорвоо ертөнцийг хаашаа чиглүүлгээ мэдэхгүй ингээд самгартчихж байгаа байхгүй юу ингээд энэ яг юу хүсэж байгаа юм бол яг би одоо яг яах юм болоо гэ ингээд паниктаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг зүйлдээ л төвлөр гэдэг юм. Яг бодтой зүйл дээр ямар ч уран зөгнөл фантастик зүйл хэрэггүй хийсвэр төсөөл хэрэггүй. Одоо жишээ нь үнэн дээр ярил л да. За би энийг өстой 300 саяар зарна гэж ботцсон байла гээл бодъё л тоо тий. 3 гигүүд бас 300 гэл ороо. За 30 ч байсан болно тий. 30 саяар гээл хэл бодъё л тоо тий. Тэнгүүтэл за зарагдахгүй айгу удаад амч жоон буулгачдаг юм билүү гээл тэгснээл жоон байжснаа ер нь зах зээлийн ашиг өндөр юм биш тий. Ер нь өсөгчдөг юм билүү гээл ингээл үн мөнийг ингээд нэг доор барихгүй тий. Нэг зүйл дээр барихгүй ингээд нэг бол дээшээ болол нэг бол доошоо болол ингээд идэх юм нэг тиймэрхүү энергиндээс харагдаад байна. Тэгэхээр яг нэг үнэн дээрээ нэг шийдвэр дээрээ ингээ нэг бат зогсмоор байна. Яг бодтой гэж бол хамгийн түрүүнд тэгж санагдлаа. За тэгснэ энд деф ороод ирж байна. За тэгээд энд бас ялгаагүй л одоо та хэрэггүй харилцаа хэрэггүй одоо орон байр одоо юу гэдэм бэ орчин ажил гэх мэт юм өөрт хэрэггүй өөрийг ч хөгжүүлдэггүй зүйл дээр ингээ удаан байгаад байна. Тэгэхээр энэ зүйлээ нэг дуусгах хэрэгтэй байна. Танд нэг юм дуусгах ёстой ажил юм уу, дуусгах ёстой харилцаа ч юм уу те. Ерөөсөө одоогийнхаа амьдралд байхгүй болох ёстой зүйл байна. Одоогийнхоо ирээдүйнхээ амьдралд байхгүй болох ёстой зүйл байна. Тэр зүйлийг хий гэдэг юм. Тэгжиж нөө шинэ хаалга нэгдэх гэдэг нэг байгаа байхгүй юу?
Тэгэхээр энэ нь хуучин одоо ажил хэрэгээ явуулдаг хуучин арга барил байж болно. За таныг тэгээд нөгөө түрүүний гарсан шиг те 10 сэлэм шиг ингээд таныг хураал идэг эсвэл таны ингээ хорлоол идэг хүний мэдсээр үж ингээ хажуудаа байлгаад авах байж болно. За тэгээд мөн хитрхи одоо энергийн бохирдол бас байж болохоор байгаа байхгүй юу? Ер нь бол дефузер чинь маш том цэвэрлэгийг хэлж байгаа. Та амьдралдаа хэрэггүй зүйлсүүдээ гаргаж хаяад шин өөртөө хэрэгтэй зүйлсүүдийг оруулж ирэх тэр орон зайг нь үүсгэх хэрэгтэй байна л гэд ойлгочих. За тийм үйл явдал хэрэгтэй байна. Тийм энэ хараа айгу хөргмөөстэй. Та яг ингээ яах нь мэддэхгүй байгаад байвал заяа 7 яах шиг байгаад байвал энэ хаалга хаалттайгоц. Яахаа мэдчих юм бол те ингээд за ингээд нэг шийдвэрт хүрээд ингэчих юм бол энэ хаалга ингээ гүцэд хааж хаяад нэг шийдэлт хүрчих юм бол энд хаалга нэгдэт байгаа байхгүй. Нэгж байгаа хаалганд юу вэ? 10-ын зоос байна. Тэгэхээр энэ аягүй чухал. Тийм нэг хэрэггүй гаргаад байгаа зан чанарч байж болохоор байгаа байхгүй. Ингээл нэг юм хийх болохоор ингээ эргэлзчихдэг. За яад юм бэлээ гэл ингээл өөртөө итгэхгүй те анх уулын гаргасан шийдвэр зөв байгаад байдаг. Тэнгүү тэгэл жоохон тэр нь удчихгууд л ингээ өөрчлөгд оюун санаа ч өөрчлөгдөө ингээ зориг морлох ч өөрчлөгдөө явцдаг. Нэг ийм зангаа болох хэрэгтэй гэсэн утга бол харагдаж байна. Тэгээ энэ хараа дефийн дор яг нөгөө тууштай байдал жанжины зоос ороод ирсэн байгаа байхгүй юу? Таны зорьсон зорилго бол удаан ч гэсэн биелнэ. Тэгээ энэ нь биелэхтэй танд маш ээлтэй байна гэдэг. Ерөөсөө маш ээлтэй. Би үнэхээр ингээд хүлээс нь болжээ. Зөв юм хийжээ. Энэ нь урт удаан надад маш урт удаанда үр өгөөж өгөх зүйл байсан байна. Хэрэв би магадгүй тэр үед ингээд бууж өгөөд өөр сонголт хийсэн байсан бол тэхгүй баха арай өөр замаар явах байсан байна. Би ингээ хүлээснийхаа хүчинд одоо илүү хийд баялаг, илүү бүрэн дүүрэн байдал, илүү урт настай ажлын байрч гэдэг юм уу те. Илүү гоё гэр бүл тий. Одоо эн чинь бүх тал бүрд одоо хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн байгаа байхгүй юу? Одоо нэг хүнээр ярих юм бол тий өөртөө найз охин найз залуу ингээ бодож исэн бол одоо айгүй их өөртөө манифест хийж байгаа энэ зураглал энэ 8-ын зоос 7-гийн аяга 2-оос бас харагдаж штэ тий. Тэгээд яг ингээ нэг хүн дээрээ тогтчих юм бол тэгээд нэг хүнээ сонгоод тэр хүнээ ингээ тууштай тэр хүн дээрээ ингээ ажиллаад тий одоо энэ юу гэж нөө харилцаан дээр ажилладаг гэдэг байгаа шүү дээ. Энэ бол таны twin flame байна гэдэг шүү дээ. Тэнгүүд twin flame чинь бас энэ wheel of fortune ч гэсэн ороод ирж байгаа юм. Хувь заяаны одоо заяаны хань. Хувь тавилангийн одоо ер нь л хувь тавилангаар танд ирэх ёстой байсан л тэр хайр дурлал, ажил, мэргэжил, байр, сав, орон гэр юу гэдэг те бүх зүйл ахгүй юу. Тэгэхээр тэр зөв зүйлээ бол яг ингээд тууштай байсныхаа үр дүнд та хүртэнэ гэж орж ирээд энэ сахиусууд нь. Тэгэхээр одоохондоо бол яарах хэрэггүй. Энд яг нэг юм яаруу сандраг хүзэр алхал та тэгтэл нөгөө яг гол зорилгоос хазаах гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ үнэхээр та ингээ удаад хэцүү байгаад байгаа бол заяа. Нэг үр дүнгэл хүлээгээд байгаа хүмүүс байгаа. Тэгээд авал та нар маань энэ гацааны байдлаа ашиглаад суралц гэж энэ сахиусууд нь өөр юм сурж мэд. Тэр одоо нөгөө ирэх гээд байгаа үр дүнг хүлээнгээ та нар өөрийгөө боловсруул, өөрийгөө хөгжүүл гэж орж ирж шүү за. Ингээ альваг юмыг харах өнцгөө өөрчил. Ер нь хангид майнаар харахаар чинь тийм штэ. Ерөөсөө харах өнцгөө өөрчлөх байдаг те. За тэгээд эн чинь ингээд нөгөө нэг юм гацангаа альва зүйлийг ойлгох байдаг байхгүй. Тэнгүүд ойлгох, мэдэх, гэгэрх гэдгийн дээр нь яг 8-ын зоос байгаа учраас 8-ын зоос ч өөрөө өөрийгөө хөгжүүлэх, сурах, мэдэх, өөрийгөө сайжруулах гэсэн утга байдаг те. Тэгэхээр энэ гацааны цаг үеийг ашиглаад зүгээр сулг өөрсдөө хөгжүүлээрэ гэж сахиусууд нь загч байна. Тэг яг ингэж явах явцад та өөрөө арга барилаа олцгол юм байна л да. За ингэсэн зөв юм байна. Тэгсэн нь зөв юм байна. Би энэ гацаанаас ингүүл гарах юм байна гэдгээ маш сайн ойлгоод авчна. Тэгэнгүүт чэрот ороод ирж байгаа байхгүй. Чэрот яд үлээ. Харилцаач дээр ажил төрөлч дээр маш хурдцтайгаар урагшлна. Сайжирна гэсэн утга байгаа байхгүй юу? Ямар ч хөдөлгөөнд орно. Тэг гол нь тэр энэ хараа хурдан удаан хоёр энерги хоёулаа ингээ хосолцсон байна. Тэгэхээр аюу сонин.
Тэгэхээр ингэж надад бол ингэж мэдрэгдээд байгаа байхгүй. Бүр хөдөлгөөнгүй гацх уу удаан ч гэсэн урагшлах уу гэж байгаа юм шиг энэ тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг уу танд нөгөө хүсэж байгаа үр дүн чинь маш хурдан л үр дүн юм байна л да. Ингээл шууд за өнөөдөр дахиад нь үйл хөдлөлийнхөө жишээр авъя. Өнөөдөр зар хийлээ. Шууд маргааш нэг хүн ирээл авчин гэсэн ийм үр дүн. Тэгтээ үгүй арай тийм биш. Зоосны үзрүүд ер нь жоохон удаан байдаг. Тэгтээ удаан байлаа гэх тийм амар удаан бол биш ээ. Зүгээр танд л удаан санагдаад байгаа болохоос биш. Тийм амар удаан биш. Чэрэт байна гэдэг чинь ямар ч гэсэн л ахиц дэвшил гарна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань бүр таг гацчихснаас жоохон ч гэсэн удаан ч гэсэн урагшилж исэн дээр штэ гэдгээ бас сайн бодох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд чэретээс зөвлөгөө болгож авахаар юу гэж байгаа юм гэхээр та нарыг өөрсдөө чинь маш итвэх зүтгэлтэй, чармаалттай бай гэдэг, санаачлагтай. Хосын харилцаан дээр ч тий. Одоо тэр намайг дуудах болов гээл одоо тэр надад санал тавих болов гээл лаг юм романтик болцоо төсөөлөж сууж байгаахаа оронд өөрөө санаачлах гартаа аваад өөрөө одоо төрүүлж алхам ав гэдэг байгаа байхгүй. Хос дээр ярихад. Ажил дээр ч гэсэн ялгаагүй. Ингээд зүгээр л төсөөлөд бодоол ингээл гой юм бодоо сууж байгаахаа оронд үйл хөдлөл авах. Өөрийнхөө зүгээс санаачлахтай бай гэдэг. Тэг ямар ч л байсан бүх зүйл сайхнаар дуусж байгаа нь айгу гоё харагдаж байна. Одоо энэ хараа деф чинь бас нэг циклийг илэрхийлнэ. Тэг сонирхолтой нь 12 13 гээ яг давхцаж орж ирсэн байна л да. Тэгэхээр та нарт нэг ойлгох ёстой зүйл байгаа. Өөртөө хэрэггүй зүйлсүүдийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Надад ямар хэрэггүй зан чанар байдаг үлээ гэдгийг аюу сайн ойлгох хэрэгтэй байна. Бас хамтрал дээр ч ялгаагүй. Түрүүн бол ерөнхийдөө ингээд жишээгээр аваад ярихаар та нарыг ингээд нэг зүйлдээ жоон туушгүй байх гэдэг гэсэн ийм хэрэггүй зам байгаа байхгүй. За мөн одоо хангид мэнээр харахаар биш дээ. Өөрийгөө золиослох гэсэн утга байдаг. Ингээд за энэ мэн л болж ивэл одоо би яах вэ гэд өөрийнхөө эрх ашигыг дандаа хоёрдугаарт тавьдаг. Иймэрхүү зам маань бол хэрэггүй л гэж юм ер нь бол. Тэгэхээр 12 13 гэхээр та нар минь юу болохгүй байгаа бүтэхгүй байгааг ойлголоо. Тэрнийгээ дуусгалаа. Тэнгүүд танд илүү гэрэлтэй гэгээтэй сайн сайхан зүйлсүүд ороод ирж байгаа байхгүй. Аз ивэл те Wheel of Fortune ч өөр Азийг бэлэгддэг. Тэгээ энд яагаад ч юм та нар машин тэрэг айгууг орж ирж шít нэрээ сайн анзаарлаа. Chariot тэгснээ Wheel of Fortune хоёр машин тэрэгтэй холбоотой юм харагдаад байна юм. Тэгэхээр заримын хувьд бол энэ машин тэрэгтэй холбоотой асуудал байж магадгүй машинтай болохыг маш их хүсэж байгаа хүмүүс. Нэг бол одоо өөрт байгаагаа зараад дахиад шинийг авах гээд байгаа ч юм уу те. Ямар ч авч чадна гэж байна. Чадна. Тэгээ энэ одоо машинаар ярих юм бол за машин за бас өөр юу байж болох вэ гэхээр энд үйл хөдлөх нүүх суух байгаа даахгүй. Нүүх суух өөрсдөө юм гоё байр сав авах. Тийм зүйл бас байна. Тэгэхээр энэ минь чинь бол ингээд аюу тийм урт удаан хэрэглэгдэх маш үн цэнийн өсөх зүйл байх гэдэг нь ер нь бол тэр зүйлээ авч бол чадна. Тэгээ нэг юм цикл дуусаад ингээл циклийг илэрхийлсэн карт ингээд сүүлд нь 3 гарцсан байгаа байхгүй юу? 10-ын зоос тэгсний Wheel of Fortune тэгэл ямар ч сан л ингээл бүх зүйл ингээд сайн сайхан болно л гэсэн утга бол эндээс шууд харагдаж байгаа байхгүй юу. За улан дээр болохоор Justice болон Devil хоёр орж иржээ. За энэ дээрээс юу хэлэх гээд зөвлөгөө. За бүр үнэхээр гэрээ хилцээр байгуулах гэж байгаа бол заяа. Энд дээр яагаад ч надад нэг юм л ерөөсөө л дандаа үйл хөдлөх ч юм уу нэг ийм л юмнууд орж ирж. Үйл хөдлөх энэ машин тэрэг те. За үнэхээр натрат дээр очиод гэрээ хилцэл байгуулах дээр тулвал
Эсвэл та нар маань одоо хүнтэй одоо гэрлэх суух ч гэсэн ороод ирж байгаа шүү дээ. Энэ дээр чинь бүр ялтчгүй. Тэгээд ингээ ирэхээрээ яг албан ёсных болох дээрээ тулвал маш сайн бодохыг бас сануулж байна. Тэгэхээр энэс хажуугаар нь бас нэг юу байгаад байгаа байхгүй юу? Та нарыг ингэж жоохон сарниулаад байгаа зүйл байна. Нэгэд бурууг нь сонгуулчих гээд байгаа ч юм уу тий. Эсвэл одоо нэг юм юун дээр л анхаарчхад болно доо. Хитрхи гялцэл юм яриад байгаа хүн дээр л анхаарчих. Тэр бол худлаа гэд. Маш их ашиг амладаг ч юм уу тий. Эсвэл одоо за машин авах гэж бол энэ машинстэй ийм ч гоё, тийм ч гоё ингээл амар магтаал тий. За байр авах гэлээ муу ялгаагүй. Ийм ч сайхан нар тусдаг, ийм ч тэгдэг гээл одоо даа ялангуяа би энэ уншлагыг одоо 8 сард хийж штэ 8 сарын дундуур одоо баг 9 сар болох гэж юм. Тэгэхээр одоо халаалт арай ирээгүй ах үед өөст зундаа өвлдөөс амар дулаахан гээл тэгдэг ч юм уу те. За тэгэл эсвэл одоо ямар нэгэн зүйл ингээд за ямар ч хэлээс нэг юм айгүй их ашиг амлах заяа худлаагаасаа таны ингээ уригдах гээд байгаа байхгүй юу? Худлаа ашиг амлах ийм хүнээс л болгоомжлоорой за. Яг тэгэл ирэх юм бол за байж байгаараа юу л эн чин ануу юу гэдэлаа гэж бодох нь штэ. Die ард нь бас King of Swords юм. Тэгэхээр аюу сайн бодох л хэрэгтэй гэдэг нь. Яг ингээд гэрээ контракт гарын хөлийн үсэг зурах албан ёсных болж одоо гэрлэх сүй тавих маях дээрээ тулаад ирвэл яг тэр хүнээ бас бодоорой гэдэг шүү за. Тэгэхээр энд бол ингээд юм хүн байгаа гэж хэлсэн twin flame байгаа. Энэ partnership дээр ажиллаарай гэдэг байгаа. Энэ бол яг нэг зөв хүн ч юм ахгүй юу. Тэнгүүд дундуур нь бас нэг юм жоон сарниулах гэдэг хүн орж ирэх гээд байгаа байхгүй юу. Хүн юм уу, нөхцөл байдал юм уу, юу юм мэдгүй нэг юм юм. Тэгэхээр тэр дээр л сайн ингээд судалгаатай байгаа. За яг ингээд хууль эрх зүйн хүрээнд нь бүр заяа одоо бүр натратаас сайн асууд юм уу яа дий. За одоо юу яад юм бол ингээд айгуу сайн судлах л хэрэгтэй юм шиг байна. Айгуу их логиктойгоор ханд гэдэг байгаа байхгүй юу? Сэлмийн хаан ч гэсэн айгуу тийм логиктойгоор ханд уншиж судал мэдээлэл ав. Одоо бүр байр авах гэж байлаа гэхтээ энэ хүн одоо юу гэдэг агент ч юм уу эсвэл тэр байр сарах гэдэг юм уу манайх хэвээр өвөлдөө амар дулаахан гэдэг. Тэгвэл бүр эргэн тойрных нь хүмүүсээс асуудаг ч юм уу тий. Бүр тэгж сайн судлал гэдэг юм. Тэгж яваарай л гэдэг шүү. За анхааруулга. Энэ бол шууд ингээд танд заавал ингээд ийм хүн орж ирнэ гэсэн үг биш. Энд чинь бас зөвлөгөө юм чинь ингээд олон сайнны хажуугаар саар гэх зэртэй тэгээд дундуур нэг иймэрхүү зүйл байшгүй л гэдэг. За тэгээд заримынх нь хувьд бас юу гэж магадгүй шүү. За өөр зээлтэй холбоотой ч юм уу зээл цул авах гэж байгаа бол бас болгоомжлоорой гэсэн утга бас байж болно шүү. Энэ ялтчгүй justice болон devil байгаад тахаар. Энд л ялтчгүй зөвлөгөөний хайгуу хамгийн гол утга яваад байна л да. Энд чинь яг энэ дээр ингээ би амар олон жишгээр тайлбарлая л да. За үнэхээр зээл авах гэж байгаа бол тий өндөр төлөлттэй зээл авах гэж байгаа сайн бодоорой гэж байна. За дараа нь яах вүлээ? Би чинь төлж чадахгүй лүү? Зээл явж байгааг юу хийх вүлээ? Тэр нь хэр ашигтай авах вүлээ? Эргэн төлөлтөө яах вүлээ? За тэнгууд хүнтэй үнэхээр ингээ хамтрах гад одоо бүр үерх гээд суух гээд байгаа бол тий тэр хүнийхээ хорт муу зуршилтай хэсгийг нь бас анхаарах хэрэгтэй байхгүй юу? Яг л дэвэл чи өөрөө донтолтыг илэрхийлдэг тий донтолттой муу хардалт иймэрхүү зүйл бас байж магадгүй шүү гэдгийг бас хэлж байна. За өөр юу гэж болох вэ би сая. За машин тэрэгэн дээр ялгаагүй дээ. Тэгээ түрүүн хэлсэн дээ. Машин авах гэж байгаа бол одоо хитрхийл тэр машинаа л амар магтаад байвал бас онцгүй шүү л гэсэн утга гээд хүлээгээд авчих нь шүү дээ. За та нар дээр мэн ийм зөвлөгөөнүүд орж ирлээ. За би нэг чадан ядан аль болох л одоо зөв зөвлөгөө өгчихсэн гэсэн сэтэлтэйгээр л энэ уншлагаа эхлүүлсэн. Тэгээ чадан ядан та нартаа тал талаас нь тайлбарлахыг хичээлээ. Та нар маань өөрсдийнхөө нөхцөл байдалд хувиргаад ойлгох юм шүү. За тэгээд 3 дугаар группийнхандаа амжилт хүсье. Сахиу суудахын зөвлөгөө бас сайн авсан байх гэж найдаж байна. Эдгээрийг бас дахиад сайн сонсоорой. За энд бас нэг гол одоо скриншот хийж авсан бол сайн уншаад үзээрэй. За тэгээд та нарт маань
энэ удаагийн уншлага бол нэмэлт уншлага бол байхгүй. Би бол энэ нээлттэй уншлагаараа бүр нэг тултлан зөвлөгөө өгчий гэж бодож хийсэн байгаа. За тэгээд харин хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань бол надтай холбогдож болно шүү. За description буюу тайлбар хэсэгт миний Instagram болон Facebook аккаунт байдаг байгаа шүү. За тэгээд та нартай уншлагыг маань сонссонд баярлалаа. Дараагийнхаа шинэ уншлагаараа уулзлаа. Баяртай.